За сайн байцгаана уу? The Kicks Podcasting Season 1-ийн 20 дугаар дугаар Grand Final дугаар хүргэж өгөхөд бэлэн болж байна. Яг одоо хүргэж өгөх гэж байна. Ингээ 20 дахь дугаарын зочныг та бүхэнд маш эртнээс сануулсан тий. Хин орохыг бол бүгдээрээ мэдж байгаа. Тэгээ бүтэн нэг сизны турш энэ хүнийг хүлээсэн бах та бүхэн. Тэгээд өнөөдөр студид ирсэн байна. Өөрөөр хэлбэл нэг дугаарт одоо өвөр Монгол боо Монгол өтрөө болон Монгол боо. Тэгээ би бас яг эхлээ хэсэгт бол нэг юм дурдмаар байгаа. Тэр нь юу гэвэл боловсрал телевиз мөн вүүдээр Live from UB Comedy гарсан байгаа. Тэрийг үүгээс үзээрэй, боловсрал телевизээрээс үзээрэй. Live from UB Comedy comedy телевизээр орж эхэлж байна. Season 4. Season 2020 гэдэг Live from UB Comedy 2020. Тэгээ үзээрэй манайхаа Kicks podcast-ыг бас дэмжээрэй байл те. Бас үзээрэй. Бас манай тоглолтуудыг ирж үзээрэй гэж рекламыг. Тэгээд энэ удаагийн төчнөр мэдээж UB Comedy Club-ын үүсгэн байгуулагч Бат Бэлэг ирсэн байна. Тэгээд бит хоёрын хувьд бол бас энэ подкастыг эхлүүлэхэд бүр хамгийн хүчтэй нөлөөлсөн тэр хүн маань бол ирсэн байна. Тий, тэгээ битэр бол бас Батада хайртай бас Батада дэмжиж тусалж байгаад бол үнэхээр үргэлж бол баяртай байгаа. За баярлалаа. Шүү тэгээд хариу барина. Өөрийнхөө биеэр гэсэн. Даан чахгүй байх гэсэн. Садар самоныг сурталчилж байгаа та хоёрт бас баярлалаа. Тийм тэгээд би бас аяа баяртай байна. Kicks podcast-ыг бас ийм гоё өсөлттэй явж байгаа тий. Тэгээ сонсогч нар нь бас их гоё тэгээ би одоо өөрөө бас сонсох дуртай. Тэгээ ер нь бол айгүй гоё юм инээдтэй, хөгжилтэй, гоё хөнгөн тийм подкаст юм шиг санагддаг. Тэгээд ер нь бол бас орохыг хүсчихсэн. Гэтэ та хоёроос яг асуухаасаа жоохон санаа зовоод. Тэгээд санаа зовоо идсэн чи та хоёр маань ашгүй өрсөн. Тэгээд би бас одоо яг comedy club дээр ч гэсэн одоо дандаа миний сэдвүүд болохоор ер нь хөвчлэн секстэй холбоотой юмнууд ярьдаг штэ. Тэгээд бас ингээд комедиануудынхаа дундаас би секс их ярддаг үндэ айгуу дуртай байдаг байхгүй. Миний номер 1 болол өөрөө байгаа. Яа за баярлаа. Тэгээд эхлээд хэдүүлээ яриагаа бас комединий талаар ярьж эхлүүл зүгээр болоо гэж бодчих тийм. Тий. Ер нь юу анзаардаг вэ гэвэл яг Монголд ер нь хийдэ тийм байдаг гэж хэлж болно. Одоо комеди ярихад ер нь сексийн сэдв ярангууд нь наачин одоо те ийм комеди байх ёсгүй гэж тийм хандлага байдаг. Гэвч бид нар ингээд яг ингээд комедиг авч үзэх юм бол ер нь бол те байх ёстой шүү дээ. Энэ бол тийм мөнхийн сэдв шүү дээ. Мөнхийн сэдв тэгээд бүр нөгөө эртээр үеэс одоо грекэд тавигдчихсан юм одоо хошин ийм жүжгүүд дээр хүртэл юм сексэн сэдв байдаг. Одоо анхнаасаа л одоо грект одоо энэ комеди гэдэг урлаг үүссэн гэж үзэх юм бол одоо театрын тий тэрэн дээр одоо тухайн үед Спарта, Афин гэд хоёр хот дайн хийжсэн байна л да. Тэгээд ирчүүд нь бүгд дайнд явцсан. Тэгэнгүүт одоо тэр жүжиг нь болохоор яг ер нь бол дайны эсрэг жүжиг байгаа байхгүй. Тэгэд яасан бэ гэсэн чинь бүх Спарта, Афины эмэгтэйчүүд нь нийлж хагаад уулзаад тэгээд эрэгтэйчүүдийг ер нь ингээд дайнаа зогсоохгүй секс тхэ болиё гэд секс бойкот одоо тий хийж байгаа тийм одоо зохиолтой тийм жүжиг ер нь одоо тий комедигийн үүслээс л ер нь секс жокнууд бол байсан юм байлээ. Тэгээ бүр хамгийн эртний энэ хадны зурган дээр хүртэл ингээд боов зурцсан байдаг гэж байгаа юм. Тэгэхээр бол одоо тий энэ бол яг бүр эртний нэг юм мөнхийн сэдв ер нь цаашдаач байсаар байх бах. Би бас тэгээ Батагаас ер нь асуумаар байгаа. Яг чиний хувьд яг сексийг хамгийн инээдтэй ярьж байгаа ер нь гадны комедиан ер нь чиний хувьд ер нь хэм бэ? Сексийг хамгийн инээдтэй ярьж байгаа ёо. За яг тэр нөгөө нэг үйлдэлийн яг ярихаасаа илүүтэй яг
тэр эргэн тойронд нь болдог одоо нөхцөл байдлуудыг л амар инээдтэй гаргадаг тий. Одоо ер нь бол хар арьстай комедианууд бол их фаны ярьдаг. За тэгэл одоо хин байна. Эдди Мерфи байна тий. За одоо 90-ад онд ч одоо Мартин Лоренс тэгэл одоо 2000-ад онуудад бол бас за хин байдгийн энэ Патрис О'Нил за сүүлд чи ер нь би харуудад их дуртай Кат Уильямс байна. За Дэйв Шапел те. Ер нь бол яг гэтээ дан одоо секс яриад байхгүй. Гэтээ ер нь бол сексийг эргэн тойрон ер нь ингээд юм баялаг сэтгүүлтэй. Тэгээд одоо яг тэр үйлдэлийн бас яг тэр гэд хэлэхэд бас яг хэцүү байна. Дэйв Шапел чинь бүр нэг сүүлийн спешиалийнхаа өмнөхдөр ер нь өөрөө ер нь гэртээ ганцаараа эхнэр нь байхгүй, хүүхэд нь байхгүй байх үед гар хангалах их үедээ нохотойгоо хамт байсан тухай нэг яриад байд. Тэр нь бүр тий, нохоо нь харсан марсан гэдэг. Тий, нохоо нь харсан. Тий. Али Вонгийн бас нөгөө ийм жижигхэн микроскопоор хардаг мардаг гэл ер нь Али Вонгийн сэдвүүдэд бас микс төрөлт мөрөлт ээж мэж эднэр бүр арай их байдаг тий. Тэгээ эмэгтэй комедианууд ихтэй амар чөлөөтэй тэнд ингээд сексийг бол бүр гоё ярьдаг тий. Тий штэ Монголд одоо хүртэл бас яг тэр хөлийн зөвшөөрөхгүй ч юм уу тий. Яг муухай боксбоор гэдэг ч юм уу гэдэг. Тийм боксбоор гэдэг одоо нөгөө ямиг нөгөө би яг нэг юм анзаарсан ямиг ингээ хардуулах тусам тэр нь ингээд одоо юу гэдгийг улам ингээд одоо ингээ бүр харанхуу руу ороод те тэр цаанаа одоо улам одоо гаж хэлбэр рүүгээ ороод одоо тэрнээс болж ямар нэгэн асуудлууд болдог те тэрнээс хүмүүс зүхтаадаг ямар нэгэн одоо нөгөө мэдлэггүй болдог те тэгээд тэрнээс болоод янз бүрийн асуудлууд гаж одоо янз бүрийн хэрэгүүд тийм хүчин ч гэдэг юм уу те. Одоо чинь порнон дэр биш те. Америкийн тийм судалгаа байт юм лээ. 80-ад онтой харьцуулахад 2000-ад онд бол одоо яг энэ порно кинонуудыг одоо кинонууд гэх юм уу видеонуудыг үзэхэд хамаагүй амархан болсон те. Одоо вебсайтаар орж үздэг, интернетээр үзэх боломжтой болсон. Тэгснээр 80-ад онд болохоор одоо бүр видеоны тийм одоо паркаталдаг дэлгүүрлөө очдог те тусгай юм нууц өрөөлөө үздэг ч юм уу те. Тий, нууц өрөө мөрөөлөө орж ингэж авдаг те. Тэгээ айгүй хэцүү байсан. Тэгээ тэр үедээ ингээд яг нөгөө нэг томоохон хотуудын тэр хүчингийн хэргийн одоо тэр статистикуудыг харьцуулсан чинь порно илүү одоо нөгөө нээлттэй илүү хүртээмжтэй болсны дараа хүчингийн хэрэгүүд хамаагүй буурсан байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр Монголд болохоор одоо бас сүүлийн үед бол амар их хүчингийн хэрэгүүд янз бүрийн одоо нэг тийм аимшигын мэдээнүүд гарч штэ. Тэр бол бас бидний одоо нөгөө сексийн үе таагдмал байгаа, боогдмал байгаагаас болж одоо гарч байгаа тийм гаж нөлөөнүүд нь багт л гэж боддог штэ. Тэгээ тэгэнгүүт цагдаагийн байгууллага яг Монголд бүх порнтой холбоотой вебсайтуудыг ороход тийм манай хаазан байсан хатаа нээж байгаа гэсэн шүү. Тийм үү? Тийм нээгдэж байгаа гэж хэллээ тийм. Тэгээд өнөөдөр яг нэг сумын болор хотын дарга маань нийслэл хотынхондоо бэлэг барьяа. Тэг ер нь бол тэгвэл дэмжин шүү. Порн сайт ер нь нээлттэй байхад яах вэ дээ одоо тэгэл тий. Тэгээ одоо яг үзэл хэрэгтэй. Тийм яг нөгөө хүүхдийг хамгаалж ийн гээл байгаа юм л та. Тэгээд гол одоо гүтгтэй хүүхдийг хамгаалахгүй байгаад байгаа байхгүй. Ягаад нэвэл тэр хүүхд чинь бэлгүүчэнд үлдээд байгаа байхгүй юу? Эсвэл одоо тэр нөгөө хүүхдийг хамгаалмаар байвал тий одоо тэр нөгөө гаж донтонгуудад ядч нэг гаж юм хүслээ хангах тэр гарцыг гаргаж өгөх хэрэгтэй байхгүй тий. Тэгэхгүй тэр чинь одоо нөгөө яахаа мэдэхгүй ингээ гудамжинд гараад ч юм уу эсвэл одоо хажууд байгаа тийм тий одоо тийм аимшиг юмуд болоод штэ. Гэхдээ нэг юм хэлмээр байна. Ер нь бол одоо монголчуудын яг нийтээр нэг тийм жоохон урлаг ер нь дэмждэгүүдэд цамаг авахгүй байгаад байгаа. Тэнгүүд нь би нэг сони юм анзаарсан тэрний юм гэвэл одоо фэйсбүүкээр хүмүүс яадаг одоо Монгол одоо порног ягаад дараад идэг. Секс видеонууд зардаг. Секс видеонууд дараад идэг. Бүр ингээ багцлаатай уушиг аваад фэйсбүүк шилжүүлж секс тейп явуулъя гэх юм байна тий. Тэгээ манай нэг найз бүр тэрийг байнга тогтмол авдаг байхгүй. Над руу зарим бичлэгүүд ингээ явуулдаг. Йоо. Тэгэнгүүт нь монголчууд ийм бичлэгүүдийг ер нь дэмжиж мөнгө төлөөд байдаг. Тэгэнгүүт нь урлагаа дэмжихгүй. Контент бизнес тэнд явж штэ. Subscription, pay-per-view модель. Нэрнгэсээ яг ингэ. Нэрнгэсээ. Яваад групп дээр чинь нугасаа тийм бичлэг үзүүлж ирсэн. Тэр чинь тэр юуны тэ 20k төлөөд 20 бичлэг ав гэдэг. Бүр багцсан. 20k 20 бичлэг.
Би тэр бас алтагтай хийжсэн дугаар дээр нэг найз нь өөрийнхөө бичлэгийг 10,000-аар худалдаж авч ирсэн гэсэн. Нэг группт ингээд нээсэн тавьсан байсан тийм. Өөрийнхөө бичлэгийг яаж байгаа алдсан юм? Мэдгүй араас нь хүн бичсэн байсан. Юу эмхтэй найз юм уу? Үгүй мэдгүй цуглал явж исэн найз юм байлгүй. Эмхтэй найзыг нөө. Гэтэ бүр хамгийн эмхтэй үний бүкс харах юм уу? Гэтэ хамгийн сони юм бол тэр хүн өөрийгөө яаж байгаа ахгүй YouTube дээр комент бичингүүт өөрийгөө барьчихж байгаа ахгүй. Тэгэнгүүт нь сүулт нь YouTube дээр подкаст дээр ярьсны дараа тэр залуу доор нь комент хийгээд өөрийгөө гэдгээ. Тэр чинь биш тэгээ яваарай лээ. Бас тэ одоо зохиогч ирэх нь бол тэр залуу дээр л байгаа бах. Тэг шахаа очиад энэ миний бүкс байна гэж. Миний бүксээр мөнгө хийгээд байна. Мөнгө зингийн хүртэл хийсэн гэсэн тэр чигээр харваасаа. Тэг би бас бодоод байгаа ингээд порн сайт нээлттэй байгаад порно үзэх юм бол тэр янз бүрийн хүчирхийлэл янз бүрийн байхгүй болно шүү дээ тий. Арай багсан за байхгүй болох юм чаашийн. Тэрнээс гадна бас одоо ингээд хүмүүст амар хэрэгтэй байхгүй надад бол хэрэгтэй. Йоо, порно сайтаа. Порны чинь үзэн нэстэй бас. Хаяа нэг гар мараараа янз бүрийн ажил хийх хэрэгцээ гарна тий. Тийш үү. Тий манай Батас үлийн үед одоо тэгээд гар ажиллагаа хэр байна. Газар хөдөлж гин үү? Газар хөдөлж байгаа юм. Тийш үү. Ер нь байнгын хөдлөстэй шүү дээ. Тэгээ ер нь би бас юу гэж бодож байгаа гэвэл яг одоо зарим одоо Батагийн комедид ярангууд зүгээр одоо саачих хэрэгтэй гэдэг. Тэгээ энэ бол ер нь маш зөв яагаад гэвэл хэрвээ саадсан байсан бол зөндөө олон асуудлууд байхгүй байсан. Тийш үү. Одоо хөөхтгүй байдаг ч юм уу те. Наргаш юм ахаа. Би төрөөс ихтэй асуух хэрэгтэй. Би одоо өсөөгөө жирэмслэлч гэдэг юм одоо юу гэдэг чинь те зөндөө асуулт. Одоо би одоо ингэ шаал гачаа охин руу орох ч юм уу те. Тийм тэр чи одоо нэг боов сохор штэ. Дорлол сохор гэдэг шиг. Пүси сохор гэдэг байсан. Тэ хоёрын яг ер нь үзэл бодол юм. Би нэг хоёроос асуу гэж бодсон. Би одоо нэг сард ингээ 30 хүрж байгаа. Оо яа. Тэгээд хүүхдгүй. Ер нь хоёр ер нь хүүхдтэй болох ер нь зөв юм уу? Буруу юм уу? Яг хоёрын энэ тал дээр ер нь үзэл бодлыг сонсох. Хүүхдээс асуугаатгах гэж одоо яг би бол зөв л гэж боддгийн. Гэж яг тэ одоо нэгэд гарцаж одоо буруутгаад яах вэ гэж. Тэ ер нь би ч гэсэн одоо тэгээ хоёрыг гаргах чаа буруу гэж хэлэх юм чинь дээ. Тийм шүү дээ. Тэ гэхдээ хүн болго ер нь бол юу өөрийгөө яг бэлэн болсон гэсэн үед ер нь гаргасан зөв л гэж боддог л та. Тэг яг зөв одоо зөв гэж бодож байгаа хүнтэйгээ тэг хайр сэтгэлтэй секс нь гоё те таардаг те. Яг тэр бол бас их чухал гэж боддог. Ор хүнчлийн одоо те энэ халуун дотн харилцаа бол бас энэ одоо энэ харилцааг бас их авч явдаг те. Тэг би ч гэсэн одоо ер нь би бол 2 хүүхэдтэй болсондоо бол амар баяртай байдаг л да. Нэг талаас амар одоо надтай цуг өсөл явж байгаа шүү дээ. Тэ чиний жоок шиг те. Тэгээд би одоо нэлээд нэг 40-50% хүрээч юм уу байж хаад 20 морь гарцсан өөртөө амьдралаа авчраа олцсон ч юм уу тэгээ явж явах үед тэр үед би бол хүссэн юм аа залуу гараа те болно гэж бодож байгаа. Тэгээд Батагийн хэлж байгаа үгэн дээр одоо яг секс тохирдог гэдэг үг бас амар чухал юм шиг санагддаг. Тэгээд дөрөвний порнтой холбоотойгоор ярихад ер нь порн үзээд ингээд гар хангалах хийх бол эхнэр нөхрийн хувьд бол энгийн асуудал байдаг шүү гэдгийг би эмхтэн хүмүүст тэлмэрснэгдэад байд. Яг тэр ингээд баярлаа. Нэг юм Salchin boys approves this message. Нэг юм mommy central ч юм уу нэг тийм group ингээд охтууд яг хичээд байдаг байхгүй юу? Бүрүү. Тийм манай нөхөр ингээд саагаад байна. Порно үзсэн байна. Манай нөхөр яг одоо сааж байна. Тэгээ одоо би ингээд хангалтгүй байгаа юм болов уу гэж бичээд байдаг байхгүй юу? Тэгэхээр яг тэр чинь чи нөхрөө хангаж чадахгүй гэж. Хизээч хангагдахгүй гэж. Наа чин эр хүний боо гэдэг чинь гэж. Тэгээд тэгсэн чи яасан гинэ. Тэгээ тиймэрхүү юмнууд амар хвичдэг байхгүй хүмүүс. Тэгээ би зүгээр яагаад эмхтэй хүмүүс ингээд хүмүүс гар ангалах хийж яхад нь тэрэнд нь уурлаад идэм бол гэд гайхаад идэх байхгүй би. Би бүр яг тийм жокер ярддаг штэ. Яа чи саагаад байгаа мó тэгэл те. Тийм тэгээд яг мэдээж эвгүй л бах л та одоо те. Тэгэл нэг юм өөр эмхтэйг хараалч юм уу те. Тэгэл порно үзэл үү? Тэрэндээ бүр ингэж амар орж марцсан те. Ингээл те.
хүсэж мүсээл ингээл хаачууд нь тэгээд хахаар бас онцгой л байдаг баг. Гэхдээ одоо юу гэдгийг тэр нь одоо ямар тэр хүүхэнтэй ямар явуултаад байгаа ч биш те. Яг хөө тэр чинь яг бас ойлгох хэрэгтэй л дээ. Эрэгтэй хүний бас зүрх боо хоёроос тустай бэтг шүү те. Тарих боо хоёроос тустай юм одоо юм тустай ер нь бол тийм засаг захиргаанууд байдаг юм шиг. Ой. Гэхдээ би нэг мэдвэр байна. Одоо жишээ нь эхнэртэй хүн байлаа гэж бодоход эхнэрийнхээ хажууд орон дээр ингээд сайхан мэддэхгүй л юм. Яг тэр бол зүттэй тий. Тэгээ хүүхнүүд чинь юм нөгөө юм юу болохоор мэдэгдэнэ. хайдаг болохоор нэг юм ухаж мухдаг болохоор тийм зан хөдлөө тий. Сайхан хисторик шалгацсан чи гинт порн гарч ирээ. Тэгээ баригчдаг. Тэрийг бол яг хосууд бол анханасаа айгүй гоё юу бие биендээ тий. Гоё нээлттэйгээр надаас юм таалагддаг ч гэдэг юм уу тий. Өвтөх яг тэр гоё яриаг эхлүүлэх тэр гоё нөхцөлийг бүрдүүлж хагаад тэгээ тэр ер нь бол ингээ бие биенийхээ тэр нэг юм хоёлын тэр нэг юм те гоё энэ төсөөллүүдийг ч гэдэг юм те цуг үзэж мүзэл те тийм эхлэхээсээ өмнө надаа ингүүл гоё байдаг ч гэдэг юм уу те бие биендээ аль болох юм гоё тэгээ ер нь бол тийм нөгөө нэг юм өөрсдийн тийм тачаангуй байдалтай нэг юм секси юм гоё хөглж бас амьдарч явах хэрэгтэй гэж боддөө шүү дээ ер нь залуу хүмүүс тэгэхгүй бас ингээ нэг хүүхд гаргахаар л одоо юу гэдгийг тэ өөрийгөө хайдаг ч юм уу те тэгж бол болохгүй бах гэж боддог ер нь. Харин чи бас нэг чиний бас амар чухал point байгаа чи бас энэ комеди дээр илэрхийлдэг өөрийнхөө хүслээ илэрхийлэх нөгөө л та. Тийм. Тэгэхгүй юу хүсэж байгаагаа хэлэхгүй биенийгаа юу хүсэж байгааг ойлгохгүй бол тэгэл одоо хоёр танихгүй юм шиг л гэсэн үг үстэй те. Тэгээ биенийгаа ойлгох. Миний үг шин доошоо харж царайгаа жоохон хаалгалж байгаа би өөр хүн бодож. Гэтэ би болохоор doggy style гэж шахах. Би болохоор бас тэгж бодоод идэв. Яг нөгөө хүүхдтэй олцохоор тэгтээ арай өөр л доо. Одоо би ээж талдаа шүү дээ. Эмэгтэй учраас эхлээл нэг хүүхд төрүүлсний дараа нэг арай нэг өөр, хоёр дахь хүүхд гарсны дараа арай нэг өөр. Тэгэнгუთ ингээл ер нь ингээд анзаарч хахад зүгээр яг хүүхдтэй олсны дараа бол жишээлбэл ингээ амар их түүг саад байгаад идэх байхгүй. Хүүхдүүдэд унтуулна. Яа нийнч гэдэг тийм. Өсөрөтл нь ингээд ядарчдаг юм уу те. Тэгэнгუთ ингээд амар хэцүү нөхцөл байдал байдаг юм л. Тэгээ би бас боддیں۔ Тэр нөхцөл байдлыг давахын тулд одоо жоохон хугацаа хэрэгтэй гэдэг болов гэж боддیں۔ Сайн саах хэрэгтэй гэж байна. Тий. Ер нь цэгээр нь хэрэг сааж байна. Сааж. Би бол одоо сааж X-Max-тэй байж хата одоо жишээ нь эхлэхийнхаа өмнө амар ядарч мадралдаг шүү дээ. Хүүхд мөхт гээл чи ажил гээл ядарч байгаа шүү дээ. Тэнгууд нөгөө оршил маршил гэдэг юм чинь хүүхдүүд дунтуулаад гэлсэхийн тулд амар хурдан болох шаардлага. За миний хөө шүтээ байгаа чи ээж давхар multitasking хэлтэй. Хүүхдээ ном уншиж өгсөн. Барыг ажиллаа эхлүүлж. Үлгэр уншиж байхдаа барыг наргах ажиллагаа оршлоо хийж байдаг шүү дээ. Эрт дээр үү. Тиймэрхүү юм бол байдгиймаа. Тэгэхээр ер нь яг хөөх төрүүлсний дараа мараа бол жоохон тийм хэрэг байд юм аа. Тэгээд яг сайт хэрэгтэй гэсэн үг шүү. Тэгээд тойроос ер нь асуу. Ер нь бол ингээд тойроос асуу. Хүүхд ингээд төрлөө те. Тэгэхээр ер нь секс хийхгүй хэр удаан секс хийдэг вэ? Би мань мэдгүй шүү дээ. Хүүхд төрөөлөө. За цэгийг би энийг нөгөө подкастер нэг ярьжсэн. Ер нь бол угаасаа эмчийн заавраар 45 хоног хориотой. Гэхдээ эмэгтэй хүн өөрөө болохоор бас яг нөгөө хүүхд төрүүлсний дараа сэтгэлийн ямралд орчоод тэгээд нэг ойролцоогоор 3 сар бол бас чарталгана. Тийм үү. Тэгж жагаад ер нь гоё болно да. Зүг. Би бол сарын дараа л эргээ орсон гэж байна. Миний хөө гарчлаа аав нэргээ орё. 9 сар миний орон цаг эзэлсэн тий. Нөгөөтэйгөр юу эрэгтэй хүний хувьд юу ямар байдаг одоо тий хүүхд ингээд төрлөө тэгэнгүүт нь одоо тий хүүхд төрлөө тэгэнгүүт нь бас секс хийчмэрч байгаа юм шиг гүч юм шиг өрн яадаг. За яг төрсний дараа бол эмэгтэй хүн чинь бол одоо маш хүнд одоо тий энэ ингээд юмны дараа ард гарч штэ тий. Тэгэхээр бол одоо шууд ингээд нэг бүр ингээд сулдсан тий хүүхд бүхэл бүтэн хүнд ингээд төрүүлээд ингээд ийм том толгой тий ингээд гарч ирээд тэрний дараа одоо шууд чичрээд байхын цаашийн тэгэхээр ер нь бол бас их нэртэй тий
одоо хань ижилтэй бас цаг хугацааг нь бас олох хэрэгтэй болоо гэж бодож тэ. Тэгээд ер нь бол нөхөр бол одоо тэгээд ямар хүүхэд гаргасан биш тэ. Зүгээр л тавьсан юм чи одоо ямар ч одоо асуудал байхгүй штэ. Бүсгүй тэ яг ээж болсон одоо тэ бүсгүй маань одоо өөрөө хэр одоо 5 тухтай байна тэ. Өөрөө хэр одоо болж гин гэж үзэж байна. Эмэгтэй хүнийхээ л юуг зөвшөөрлөөр ер нь хийх байх л та. Тэгж байгаа. Тэгэд чи одоо ер нь бол хүүхдтэй болё гэж бодоод байгаа мó үгүй үстэй. Үгүй би ер нь нэг 40 гараал хүүхдтэй болё гэж бодож байгаа л да. 40 гараал. Тэгээд хай бас ингэсэн байхгүй. Залуу одоо ингээд нөгөө спешиал тоглолтоо ихэр бэлтэж байгаа. Тэгээд тэр болтлоо секс хийхгүй гэж ярьсан. Яагаад? Яг мэдгүй би зүгээр ёо сэтгэлийн хөөрлөөр тэгээ хэлсэн тэгээд одоо тэрийг одоо биелүүлэхээс нь ер нь бол гэтээ ер нь чаленж биш ээ. Тэр чаленж ер нь нэлээд одоо хугацаанд явж байгаа юм шүү. 3 сар шээ. Тэр найлтын чаленж аа хэллээгүй байхдаа эхлүүлсэн гэж. Гэтээ ер нь одоо жишээ нь хүүхэд төрсний дараа бол баг тэ 45 хоног баг 3 сар хүртэл бол ир хүн бол ер нь бол твчин штэ. Тэгэхээр чи бол энэ чаленжийг давж чадах байхаа. Нэгдүгээртээ өвөл айсуу хүйтэн болж байгаа. Тэгээд бас нэг 30 гарангуудаас нэг тестостерон бол доош явж байгааг мэдэгдэж байна. Тийм үү? Тий. Чи өмнө 20 таадаа ямар байсан? Арай тэ идэвхтэй байсан. Арай юу үйлчлэх юм блэ? Олон идэв байсан. Нэг KFC-г реклам шиг үлэн бай. Тэргэлээ. Үлэн байсан. Одоо тэгэнгүүт нь за ер нь тэгээ нэг бүтэн нойртой бүтэн давсагтай унтъя гээл. Давсагтай. Шээс чи өрөөд. Бүтэн төмсгтэй юу? Бүтэн төмсгтэй. Бүтэн төмсг бүтэн амьдрал. Бүтэн амьдрал. Бүтэн төмсг бүтэн зүрх төсөл аашаах те. Юу гэсэн чи? Ядаж жоохон мэдгүй нэг сүүлийн үед тэр хугацаанд чи мастурбац хийх юм уу? Мастурбац хийхгүй яг нойдон зодож болно. Би тэнд нөлөөлөхгүй юм чаа. За. Ер нь бол гар амлах чихгүй юм тийм. тийм. Гар амлах чихгүй. Вау. Тэгвэл харин хэцүү юм байна гэж. Харин тийм те. Гэтэ яг би бас нэг сар гарантай бол яг ямар ч өөртөө ингээ те. За би гар амлах хийхгүй нэг үзээгээд. Явж үзчихсэн сүүл рүүгээ бүр мартчихсан юм байлээ. Яг тэр чинь бүр яг өсвөр насндаа юм уу? Тийм баг нэг 17 8 амтад л зүгээр нэг хэсэг тэгж явж үзсэн. Яг тэр өмнө нь бол баг өдөр болгоно л те. Сүүлдээ тэр чин бүр ингээд юм. Бүр ингээд саачаад ингээд бүр ингээд нэг бүр тантцсан. Ингээд бовтойгоо ярьж мэрээд. Хоёлаа ер нь. Тэр чинь тэр нэг ингэсэн бовроо гараад. Тэг чи яг хэдэн насандаа яг анхны удаа ер нь гар хага хийжсэн бай. Хага нэг 7 молотод ер нь хийжсэн. Яг тэр үнэн юм уу те? Хүнээр заалгасан бохгүй юу? Хүнээр ч гэжтэй одоо хүүхдээр л нэг хүнээр гэсэн том хүн хурж ирээд заацсан юм шиг. Манай тий найз ер нь бол битэр цоцоо. Тэгээд цаачин бол одоо хинээсээ сурцсан байсан ер нь бол юм сүлжээний бизнес шиг намайг хэлсүүлсэн байдаг. Пирамид юунда тэгээд 7 тоо. 7 тоо. Хэдэн 7 тоо хөлт хэлсүүлсэн гэж. Би бол бас ганц хоёр хэлсүүлсэн. Энд чи ер нь ингээ цаашаа явдаг юм байлээ. Би бол айгу баярлсан л та яг одоо бас ийм бас байдаг байсан юм байна те. Тэгээд 7 жил би ер нь юу хийсэн бэ гэж бодсон бас ер нь. Тэр үед мини маус бодож исэн юм яасан. Мини маус. Мань юу ч бодоогүй тэр зүгээр найзынхаа гэрт ингээ битээр танк тоглоо үйдсэн байхгүй юу. Танк тоглоо үйдсэн чинь ингээ цаачаа ингээ босч явснаа шкафныхаа хаалгыг ингэж онгойлгож яаснаа цаашаа шкаф руугаа ингэж над руу нуруугаар алцчихсан. Шахацсан. Би тэр цаана ингэ гэртэн танкын тоглолцсон ингэж. Тэ пион гэж бодож бодол. Тэгсэн чинь найшир гэж хэлдэг байхгүй. Тэг яасан гэсэн чи ингээ хоруугаараа ингэдэг. Тэг яатан гэсэн чи ингээ дээш нь доош нь барьж. Яа би бол тийм тэр үед бол ямар ч тийм юм бодоогүй. Тэгээ зүгээр ингээд яасан чи ингээ бүр ингээ 2 3 удаа ингэсэн чи бүр амар юм ингээл гжиг хүрээд бүр ингээл хамаг биеэр ингээд юм ирвэгнэл. Тий. Яг тэр бол баг яг оргазм байсан байгаа байхгүй яг тухай үедээ. Тэгээ би бүр ингээ юу вэ гэд бүр ингээд цочирдож мочиртаад ингээд одоо цаа чин бүр яг нэг юм гоё байгаастай. Гоё байгаастай. 5,000 өгч гэсэн.
Нэр гэсэн үү? Үгүй. Тийм оргазмын 8 ч юм бэ дилэр гэж хэвчээ. Манад орч ирээ сааж ахаар. Гэтэ сааж болохгүй шүү. Манад л саа. Тэрэж такс тасалчихлаа шүү. Тийм тэгээд яг энэ бол яг бодит төгөлтэй бас тэгээд яг нөө комеди дээр би бас хальт ярьжсэн тэгээд тэгээд би тэр өдрөөс хойш ер нь бол баг өдөр болгоно л доотл нэг 5 удаа ч юм уу. Тийм ингээд нөө да гэх. Тэг бүр тэр мэдрэмжэнд бол ер нь донцсон шүү нэг хэсэг бүр нууцаар моцаар ингээл. Тэр үедээ бол одоо эрэгтэй эмэгтэй хүн хоёр хүн ингэдэг гэдэг юу ч ойлголт байхгүй зүгээр л энийг оролцоход бол гоё л гэдэг л мэдрэмж аваад гэсэн үг шүү дээ. Тийм зүгээр нэг тийм гжиг хурж байгаа ч юм шиг нэг тийм ингээд нэг юм зүгээр л нэг юм гоё мэдрэмж аваад байгаа юм шиг санагдсан байхгүй. Тэр үед ч бас юм мэдрэг байж юм хүний одоо хүүхдээ чинь. Би бас нэг масмаар байсан. Айлын фэжи асуухаас өмнө чиний хідэн настай дэсэ. Тэрэн дээр юу гэвэл ер нь би чинь нэрээ ахтай тэгээд манай ах чин зааж гисэн юм. Зааж өгөөгүй ер нь бол хамт порно үзсэн л та. Хиттэй дээ. Тэгтээ юу нэг 14-тэй дээ. Оо чич. Нэлээ арайсан. Би бол тэр үед бол аль хэдийн шахахгүй те бүр. Би ч гэсэн эрэгтэй эмэгтэй хоёр. Нэг пошин хөдөө өссөн болохоор тэгэл манай нэг үеэл хурж ирээл тэгэнгүүтээ хамаатны нэг хүүхд хурж ирэнгүүтээ битүүрт амарт тийм порнодо CD үзүүлэл тэгэл. Яа. Тэгэл гурлаа би компьютерийн үнэ гэсэн. Би бас тэр үед эрэгтэй эмэгтэй хоёр хүн ингэж хийдэг мэдэг гэдэг ямар ч ойлголт байхгүйгээр зүгээр би насаа санахгүй байгаа 10 хэдтэй л байсан баг. Сургуулийн нэг 7 8 дугаар ингэж юм шүү. Түр ангич юм. Тэгээ би болохоор эрэгтэй эмэгтэй хүмүүстэй идэг гэж мэдгүй зүгээр дэртэй хамт дэр бит хоёр гэж байгаа. Тэгэж үзчихсэн ах юм. Дэрнийхээ дээр нь гардаг байсан уу? Тийм. Сайн дэрнийхэн дээр нь гараад жоохон. Тэр чин дээрээс ч гардаг байсан аа. Тэр нэг мэдсэн чин дээр. Тажиса юу вэ? Би асууж ирсэн мэг гэвэл юу? Тэгээ айлын тэгээ ууган хүү тэгэнгүүт нь яг өрөөндөө хэд ер нь ганцаараа амьддаг байсан уу? Ер нь тэгэнгүүт нь яаж ер нь өөрийгөө тэгээ балгадаг байсан тэр ганцаараа түүх яг өөр тий. За тэр бол үн түүх байгаа гэж. Зохиогоо аргагүй төгөлтэй бас тэгээд ганцаараа ер нь баг байдгүй байсан. Тэгээд манайх ч 3 өрөө байранд доороо дүү нартай. Тэгэл ер нь хамт нэг өрөөнд унтдаг. Тийм тэгэл ер нь хүн чинь ер нь янз бүрээр одоо нууцар моцар хийж сурдаг юм байлээ тий. Тэг хөнгөө одоо үе үед биш үү одоо чинь юундаа хичээлээсээ тараад би ганцаарх нэг гэртээ байдаг гэсэн яг одоо юм бага ангита. Тэр үлээ өдөр тарчдаг. Яг гоо гэрийнхэн болохоор ээж аваа ажилтай, дүүнэр сургуультай. Тэгээд би бол яг ингээ сургуулийн автобусаар ирээл гэртээ ганцаараа байждаг тэр үе юм байсан. Тэгэл тэр үе бол тэгэл битүү миний цаг штэ. Тэгээ бас тий айдаг байсан л та бас ингээ хит их ингээд яангуудаа ингээд параноид болчихмол. Өстө энд энэ камер байж байгаа гэж харж байгаа. Нэг бамброошны нүд нь камер мамер шааж байгаа. Тэгэж мэгэж бас параноид болдгийсэн. Тийм тэгээд тийм тэгэл яг өөртөө цаг гаргана л та. Тэр нэг Black Mirror-ын нэг анги дээр тэгдэг байхгүй. Нэг хүүхд юм нөгөө компьютер ноутбуктэй ингээд порн үзэж хагаад тэгээ яг саасан чинь тэр нь ингээд нөгөө бичигдсэн. Камерын бичиж авцсан. Тэгэнгуутаа мэйлэр шууд тэрийг явуулангуутаа эний чинь цацсан матсан чи ийм даалгавар биелүүл гэдэг ингээд нэг тим ангид гардаг байхгүй. Тэгээ би тэрний дараа бас порн үзэхдээ бодсон. Миний утасны камер бичиж байгаа л. Тэр нь бичиж байгаа шүү дээ. Тэгээ би өөр нь тэгээ би бас бол би яана асуун зөөр ингэсэн цаана ингээд царай харагдаж байна. Тэгээ би бол асуун ёо ямар сайтаар цацах юм айкон цэг юм байна. Би чаналаараа цацчих гэж байна. Geeks podcast-аар цацагдлаа гэж байна. Гэтэ ер нь айдаг шүү дээ. Одоо нөгөө Snowden-ы нөгөө нэг те одоо Америк нөгөө нэг хакер байгаа шүү дээ те. Тэрний ярьж байгаагаар бол хүний одоо ингээ гар утсч өөрийг нь ер нь бол ингээ харж идэг харах бүрэн боломжтой гэж аахгүй. Ер нь бол интернеттэй холбогдсон л бол сонсох харах бол бүрэн боломжтой. Ард урдаа камертай те. Тэгэхээр одоо ингээ өөрөө чинь харж энийг утсыг харж байгаа утас чамайг харж байгаа гэд. Тэгээд ер нь бол бас ингээ хаяа жоох ингэж мэнгэж байгаа. Тааз маац харагдаал гэж. Яг их зүш аа. Яг ийм биш гэж. Жоох ингэж.
Эвгүй. Тэгээ ер нь хаа нэгтээ бидний яг баава барьсан зураг бол байгаа хөө. Нэг iCloud гэдэг шиг. Тэгэж хэлээд. Угаасаа да янз бүрийн гадаадд бол одоодын тиймэрхүү бичлэг зураг. Хакерд бол төстэй лээ. Бодоо олж байгаа шүү дээ. iCloud хакердаг та тий. Шүү тэрэндээ. Тэр нь баг тэ маркетинг промошн юм бол байж магадгүй шүү дээ. Болшгүй. Монголд бол ангуушт бол ангууч бол нэлээд бас том бас тий. Ангууш тэгээд Агноо шүү. Агноос ч бас ер нь нүцгэн зургаад тавьсан шүү дээ. Тэгтээ бас нэг юм асуумаар байна. За ер нь тий бас тэ манай speed reeling really speed reel яг тэр Монгол бовны дахилтыг дуулсан эмэгтэй хүнийг хин байсан. Мань хараагүй тэр охиныг. Мань үзээгүй гэж. Нөгөө ер нь би бол хараагүй яг тусдаа студийн бичлэгийн цагтаас дараа нь бидний бичүүлсний дараа нь бичүүлсэн байсан. Би тэр охиныг ерөөсө хараагүй танихчгүй тэгээд нэг юм дахилт нэг охиноор дуулсан гэдэг. Тэгэхээр наа за гэд. Тэгээд тэр дуунд бол би сэтгэл жоохон дундор өгдөг л та. Яг тэр яг миний яг тэр нөгөө хоолой хагас тактаар ингээд зөрчсөн байхгүй. Одоо нэг битэн дээр яг явах хэрэгтэй шүү дээ. Тэр нь яг хагас бит одоо ингээ хоошоо зөрчсөн тэнгууд ингээд яг өгүүлж байгаа нэг жоохон сонин сонсогдоод идэх. Тэгээд тэгээ бас анхны битээсээ бас өөр битэн дээр хийсэн мэсэн гэл. Тэр нь жоохон тэр дуунд бол би нэг тийм дуртай ш. Яг үгийг бичиж байхдаа бол гоё өгөхтэй гэж л бодчихсон тэгээд. Тэгээ тэр дууны яг нэг юу гол санаачлах нь яг чим үнэ? Тий, Монгол боо гэдэг. Тэр бит нь яг тэр битийг нь яг ханаас олсон бит. Тэгээд ер нь тэр тухайн үед яг тэр санааг нь ер нь юу гэж бодож ирсэн. Бас манай үзэгчд бас нэг асуулт байсан юм. Энтэй би ч гэсэн. Монгол боо дууны санаа ёо. Яг ер нь лоочсон крүүд байсан. Тийм. Тэгээд лоочсон ч угаасаа маа найзуудын хүрээлэл. Тэнгүүд бас тийм Монгол боо гэж бодоол. Тий. Монгол боо гэж бодоол болохоор тэр нөө Reptin B-гийн тэр нөгөө бичлэг өгдөн штэ. Тийм тэр болохоор зүгээр надад зүгээр инээдхий онгонтойроо. Тийм инээдтэй санагдаад тийм бодол хэлчихсэн байхгүй. Монгол боо гэж зүгээр хинч хараал ямар тэнэг өстой гэдэг. Одоо гэдэг чинь инээдтэй л харагдах байх л та. Тэгээд тэр утгаар нь зүгээр юм хэвлүүлээд яажсэн. Тэгээд яг тэр дууны санаа бол яг ерөнхийдөө бол тэр Монгол боон дээрээ найрал гэдэг тэр үгийг бол би бичээ. Тийм рэпер цэцээ бичсэн байгаа. Зүгээр яг миний зүгээр утга тэр гарах гэжсэн тэр нэг утга нь болохоор яг ер нь бол ингээд тэр өгөн дээрээч байдаг л та. Ер нь бол энэ бол үр удам үлдээж байгаа тий. Ингээд ирээдүй хойчийг холбож байгаа юм одоо тий энэ гинжин хэлхээний одоо гол эзэн тий. Тэгээ одоо гол эзэн тэгээд ер нь бол Монгол боо бол хинэгний эцэг болно тий. Тэгтээ тэр хүртлээ одоо Монгол боо хүн дээр дараалсан хүний тоо олон болно. Нэг тиймэрхүү утгатай яг зөвөр ер нь бол нэг тийм яг ер нь бол эзэн нэгэн цагт болно. Тэгтээ яг энэ бол яг нэг тийм Монгол боо эхэндээ бас яа гэм үгэн дээрээ бас яг энэ юу гэдгийнтэй нэг Төв Азийн ингээл нэг цээжин дээр ингээл те ягаад тийм том empire үүсгэжсэн энэ бол Монгол боо энэ төр гэл те. Тэгээд ер нь бол одоо энэ ч нөгөө маш олон нөгөө хөх толботнууд байдаг те. Чингис хааны одоо өр удам гэхэд шууд одоо Оксаны өр удам гэхэд 16 сая хүн эрэгтэй байдаг хүн байдаг энэ төр гэл те. Тэгэхээр яг энэ бол бас л нөгөө нэг тамгалж ийсэн те дэлхийг тамгалсан тийм боо гэдэг утгаар нь зэрэг. Тэ. Гэтэ угаасаа хинч ботсон те одоо зүгээр боо гэд дуудаж явах чинь бас тэгэл тэр үед чинь бас л сонин штэ те. Ер нь бол бүгд гайхаж шууд утгаар нь дуулдаг байсан штэ. Би бас нэг масмаар тэр үед ер нь бол Цэцэ Пангас хоёрыг ер нь дуунд хамт оролцож гэж ер нь яаж найрлаж ирсэн? Найрж ирсэн ч гэдэгтэй яг тэгэхэд чинь яаж илаа бид нар би яг тэр үйл явцыг яг санахгүй байна. Яг хоорондоо бид нар нэг яаж магаал нэг иймэрхүү юу яаж байгаа гэд би өөрөө төрүүлж биччихсэн баха. Ямар ч бас нэг ийм дуу байгаа магаа гэд сонсуулж илүү да. Тэгээд яг бас орё гэд тэгээд Пангас ахмахыг бас оруулъя гэд тэгэл орцсон санагдаад шүү дээ. Яг тэгээд TJ Entertainment дээр биччихсэн тухай үед бол юун дээр яг тэр модны хоёрын тэнд байдаг байсан. Тийм тэгэл дараа нь тэр охин бичүүлэл
Яг ер нь бол хоорондоо нөгөө нэг биеийнхаа нөгөө ер нь артистууд чинь биеиндээ демонуудаа их сонсуулдаг те юу гэж бодож байна маж нөгөө маань наадхан дээр чи оролдоо гэл нэг тиймэрхүү байдлаар орсон баг зүгээр тэрнээс шал бас яг зүгээр тийм их амар санахгүй байна. Тэгэд ер нь тэр дуунаас болоод ч эсвэл тэр юу подолкас болгоод жишээлбэл юу чамаг чинь хүмүүс чинь ерөнхийдөө би яс ингэ сонсоод яваад байгаа. Ингээд бата ингэвд надад боо бата гэдэг. Тэр нь яг тэр дууны ер нь нөлөө байсан уу? Тэр болохоор зөвхөн комеди дээр нөө ярьдаг байснаас болсон баг тий. Анх одоо нөө basement-д ярьж эхэлж байхад л тэгэл яг хөө тэгэл тиймэрхүү юм ярьж штэ. Уусаа тэгэж нэг 21 22 тал байсан юм чинь тэгэл залуу хүн чинь нэг тиймэрхүү л сэдв ярьж штэ. Би одоо нэг ус төр нийгэм тийм одоо том юмнууд ярьж чадахгүй. Тэгэл яхаа баавал ярина гэж шахтай ер нь. Гэхдээ угаасаа basement эднэрт эхлэхэд бол ер нь хин Того, Дэги, Мэги таад ингээл нэг утас муцаа барайл хөшгөө яг ингээл тавьсан. Тэгэл бүр илий балаал юмнууд л яриад байж дөвсөн шүү дээ ер нь бол. Тий тэгэхэд чинь одоо яг basement тэр basement-д яг хин орж ирсэн. Яг манай найз нөхөд бол зөндөө гардаг байсан. Яг хамгийн түрүүнд бол яг хин хоёр орж ирж ирсэн. Яг одоо байгаагаас гэх юм бол идрээ дэгийн хоёр орж ирж ирсэн. Нэг өдөр тийм тэр хоёрыг үзэл тэгэл идрээ чинь нөгөө ажиллаад харчаал ингээл хүүхдийн зугаар явж байгаа л яасан чи зүгээр ингээ самбарн дээр комеди гэдэг шоогоор битцсэн ингээ заацсан байсан гэж байгаа. Тэгэл ороод тэгэл харсан чи нэг залуу юм ярьж ирсэн гэд. Тэгээд тоглолт дуусаал тайсны ард би ингээ нууцчихгүй. Тэгэл аюу цаа чи хурж ирэл ингээл танилцъя гэж хасан чи бас цог дэegi үйдсэн. Тэгэл ингээл хоёулантай танилцал. Тэгээ дараа нь хануу орж ирсэн. Тэгээд тулгаа нэлээ үздэг байсан. Тийм тэгээ төгөөс одоо нэг хальтаа бас үзчихсэн шиг санагдаж байна. Тэгээд нэг тийм л байсан. Тэгэл яг basement болохоор би бол яг одоо их баярлалтай шүү дээ. Тэр клуб бол одоо манай комедигийн яг одоо тэр одоо нэг анх нэг ингээд нэг үрийг ингээд нэг өрслүүлдэ штэ. Өрслөх тэр бүр яг хамгийн тохиромжтой тийм орчин байсан. Харанхуу тэгэл одоо нэг тийм одоо юу гэдгийг яг ажиллаж байгаа хүмүүсүүд нь айгуу гоё ойлгохдаг залуучууд те хөгжим сонсдог тэгэл бав шоунд энийг хийлаа. Тий, ер нь бол тийм чөлөөтэй залуучууд л байсан л да. Тэгээд тэр болохоор маш тийм гоё одоо чинь би шууд одоо юу гэдгийг сувисын тайзан дээр ч гэдэг юм уу те эсвэл одоо юу гэдгийг янз бүрийн нэг тийм хүндэтгэлтэй газар ингээд тийм ярилцсан бол комеди тэгж одоо ингээд үүсэх тэр нөгөө нэг юу байхгүй нөхцөл нь бүрдэхгүй байсан л да. Тэгэхээр тэр гоё юм юу гэвэл тэр basement-ийн менежерүүд нь ер нь бол амар тийм нээлттэй сэтгэлгээтэй энэ ингээ хөгжих хэвчэн байна. Энийг цаашдаа ер нь явах юм байна. Тэрийг бас сайн ухамсарласан юм байна. Тийм шүү дээ. Тийм. Тэгээд ер нь бол их дэмжижсэн ганзаа байна те. Одоо Рубируми үүсгэн байгуулагч. Тийм ганзаа байна. Тэгэл одоо манай Пого Темка тэгэл хаяа нацгаа ах мах ч орж ирж дуусаад тэдний хайфайн доор үдэг гэсэн юм чинь тэгэл орж ирэл тэгэл гой ер нь гой юмнууд болдог байсан. Тэгэл би чи ер нь комедиг үүсгэх гэж нэлээд их юм туулсан шүү. Ер нь бол манай basement чинь юугүй байсан нөгөө нэг бохрын одоо нөгөө подволын юу клуб тэгээд нөгөө бүх ингээд хүний нөгөө нэг гар нүрээ угаасан ус цэрээ хайсан тэр ус нэг нэг бочки руу ордог. Тэгээд нэг өдөр яг ингээд шоутай тэр тийч ивентэд болж исэн чинь тэр нь ингээд задраад тэгээ бүр ийм зузаан ингээд юм хүний угаацсан ингээд 0-д ингээд яатсан. Тэгээ би нөө менежерээр ажилладаг гэсэн юм байна. Тэгэл шууд 0-а дотроос нь төгжиж байгаа л тэр чинь гялс ингээд угаагаал. Би 2-3 удаа тэгэж ер нь бол нэлээд тэгэж эвгүй байдалд бол орж ирсэн. Юм яан тэгэл сохтой мохтой хүмүүсээ чинь гаргана. Тэгэл бөөлц цэвэрлэн тэ. Юм хийчихсэн тэ. Тэг би бас надад бас сайн нэг юм тохиолдсон юм. Би нэг юу лээ сарын 2 сарын өмнө дархан руу явсан тэгээд гэртээ амар тийм зөндөө хоол хийсэн. Тэгэнгүүт нөгөөдөр хоолоо олооногоор явж байгаа болохоор муудахгүй гээд юурага 0 руу гайж байгаа байхгүй юу? Нөгөөд нэг бөглөрөөд чи тэгэнгүүт нь бөглөрөнгүүт нь би ер нь бол бодсон л дими хайж ягаад гэвэл манай найз амар амттай болоо гэж хэлсэн. Нөө манай найзаа тий. Амттай бол хийсэн байлаа гэж хэлсэн. Дараа нь огш. Чөлтэй. Дими хайжтэй л гэж бодсон л доо.
Одоо ингээд яг комеди дээр би болохоор Батагийн ярддаг юм сексийн сэдвүүдэд нь би бүр амар дуртайхгүй. Мэдээж хажуугаар нь одоо ингээд улс төр сонгуул ингэжэн гэл зөндөө олон сэдвүүд байгаа шүү дээ. Одоо эсвэл одоо MV ч юм уу те янз бүрийн сэдвүүд орж ирж байгаа. Гэр бүлийн харилцаа ч юм уу. Тэр дундаас надад болохоор тийм сексийн сэдвүүд нь бүр үнэхээр бүр яаж ингэж сэтгцэн бэ гэж бодмоор санагдаад байдаг байхгүй. Тэг бүр ингээд төсөөлөхөөр л бүр инээ түрээд. Тэгээ нэг жоконд нь бол би амар дуртай л да. Тавиулдаг жоконд нь. Тэгээ баг сансаад тавьдаг байгаа. Яа. Тэр жок яг ингээд гихгүй. Яг болсон явдал байсан уу? Яг хаа тэр болохоор ерөнхийдөө нэг юунаас тэр чи яг ингээд би яг сүүлийн үед нэг ярихгүй л байгаа л та. Тэгээд бас цацагдаагүй тийм юу байгаа. Хүмүүсээ мэдхгүй л байх. Тий, ирж үзээрэй. Тий, би бас байнга ч ярьдггүй те. Тэгээд нэг юм хаяадаа л ер нь ярьдаг те. Тэрийг би нэг 100 турш ер нь бол нэлээ ингээд орой олгон гарахтаа яриад ингээд хөгжүүлээ тайсан дээр нүдсээр байгаад нэг юм тэр чин баг 10 минутын юм сет болгосон байхгүй. Тийм бүрдэл болгоод тэгээд тэрийг анх яг санаа нь болохоор ер нь бол ингээд яг хийж явах явцтай те. Ингээд нэг юм яг ингээд бас нэг амар бас хийхээр ингээд аль нь юм сони юм онгодлог тийм юу мэдрэгдээдсэн байхгүй. Онгодлог гэх юм уу нэг тийм амар трансанд ороод байгаа ч юм шиг те. Ингээд бүр сонин болоод нэг тийм ингээд шал өөр мэдрээд байгаа ч юм шиг. Тэгэл ингээд ус нь харцаацсан ингээд бүр те нэг тийм тэрнээс ер нь ингээд яг юм онготыг нь ортол нь ингээд хийх гэдэг тийм би зөвөр нэг лайн ингээд 2-3 жилийн өмнө битцсэн. Тэгэл тэрийга зүгээр ингээд байлгачлуулсан. Яг яаж тэрийг ярих уу гэдгийг мэдэхгүй. Тэгээд тэрийга дараа нь ингээд задлж ингээд хөгжүүлж ярьсаар байгаа тийм болгосон. Тэрнээс биш бол яг одоо тийм яг 100% үнэн биш. Угаасаа амар хэтрүүлж яриа штэ үстэй комеди ч бас. Гэхдээ тэр ер нь үнэш яг эмхтэн үнийг бүр ингээд амар тавилангууд нь бүр ингээд тий. Чи сүүлийн үед хизээд гисэн бэ? Би бодож байна гэж. Ер нь хизээгийн ч мартаж гэж. Яа. Гэтэ бид нар бас зочдоодаас ингээд асуудаг байхгүй. Одоо ингээд яг өөрийн чинь хувьд одоо сонирхол юу гэж одоо асууж хэлэх гэж байна. Тэрнээс өмнөх зочдод дээр одоо жишээ 168 орсон дугаар муугаар л одоо зэт үеийнхэн ч амар тийм өөртөө ихтгэлтэй байгаад байгаа байхгүй. Би бол ямар ч охиныг сквер тэлгэнэ гэж мэгээ заяа. Тий. Тэгж яриад лээ. Тэгээд чи ер нь бол яг эмхтэн хүнийг одоо ингээд тавиулах гэдэг болвол одоо уур чадвар нэлээд урт хугацааны ажил гэж бодож байна. Одоо юу гэж бодож байна? Тэр талаар юу гэж боддог вэ? Хэцүү ажил үстэй тэр чинь. Яа, амар хэцүү шүү дээ. Тэгээд үгүй яхаа тийм эмхтэн хүнээсээ шалтгаалтай юм шиг үлээ. Би нэг тийм уншсан. Ер нь бол одоо нийт эмхтэйчүүдийн баг хэдэн хувь нэглээ. Дийлэн хувь нь бол баг 50-гүй төрлийн. Тэгээд одоо юу гэдгийг яг нэг сексэс 50-гүй. Яг го дараа нь өөрийгөө бас болгодог л бах л та. Гутлаа бол. Зарим одоо нэг тодорхой бүлэг одоо эмхтэйчүүд бол ерөөсөө тийм маш амархан гэх юм уу, ер нь бол тийм эвлэг гэх юм уу тий. Сурцсан байдаг юм шиг байна тий. Тэгээд өөрийнх нь одоо бас нэг одоо би яг тэр нөгөө төрөний тэр жокн дээр юу ярьдаг л та. Эрэгтэй хүн бол ер нь тавихад бараг асуудал байхгүй тий. Тэр өөрөө асуудалтай биш бол тавихад асуудалгүй тий. Ямар нэг миний сэтгэл санаа биш байна гэдэг нэг тавьдгүй ч юм уу тийм бол байхгүй. Юм байхгүй. Эр хүн бол ууртай байсан ч тавина. Тэгээ бүр ууртай тавина гэж. Тэгээд яг эмхтэн хүн болохоор арай өөр байд юм шиг байгаа нэ. Бас нэг юм тэр нэг юм бас тодорхой нөхцлүүд нь бүрдэх ёстой ч юм уу тий. Сэтгэл санаа одоо тэр одоо бие физиологийн ч юм уу маш олон тийм хүчин зүйлүүд ингэж яг гой бүрдчихийж тэр юу яадаг юм шиг байгаа. Эрэгтэй хүн бол бас илүү одоо механиктэй амархан гэдэг утгаар нь бас ярьдаг. Тэгэд тэр бол бас жоо үнэн юм шиг санагдчихдаг. Гэтэ эмэгтэй хүн байж үзээгүй ч одоо би мэдэхгүй те. Эмэгтэй хүн дотор ер нь яг орж үзээгүй. Яг дотор нь ордог л та гэхдээ. Хоёр оноо өгвөл чи одоо жишээ нь 10-аас хэдэн охины тавиулна гэж бодож байна. 10-аас 10 охиноос 10-аас 10 юм уу? 10-аас 10 биш ээ. За 10-аас 20 нэ. 10-аас нэг мэдгүй. Нэг 7 л гэж хэлэн дээ. За чи 10-аас хэдий? 7 жагаал 7 гэдэг тавил. 10-аас хэдий? Гэхдээ мэдгүй одоо тэгээ Батагийн хэлж байгаа үн байгаа хгүй янз бүрийн амар олон юм яг судалгаа ингээ уншингууд
эмэгтэйчүүдийн одоо мэдгүй нэг 20-оос нэг 30% нь тавихад амар асуудалтай байдаг, тавьдаг уу? Тэгээ тэр нөгөө эмэгтэй хүн маань ашигтай. Тэрээр маш тийм гоё таатай тухтай айцгүй те одоо тэндээс ингээ газ гарах хэвээр ч тийм үү те одоо юу гэдэг чи тийм мэдрэмжгүй нэг сайхан тэнцэн ингээд тасраад унсан ч яахчгүй те одоо юу гэдэг чи юу гэдэг тийм нэг юм аюулгүй мэдрэмжийг авах хэвээр баг. Аюулгүй мэдрэмж дараа нь таатай тухтай мэдрэмж дараа нь таатай мэдрэмж те тэгээд нөгөө залуугийнхаа хувьд бол нэлээд бас ажиллах хэрэгтэй баг. Янз бүрийн тэгээд эмэгтэй маань бас нээлттэй гоё харилцаад өгчөөл юу хүсэж байгаа яавал гоё гэдгээ сайхан хэлээд ингээ те одоо яг ингээ тоглоомн дээр чи ингээ нэг space даруул өсрөн гэдэг шиг нэг тийм байдаг шүү дээ те тэрийг нэг манай бүсгүүчүүд маань бас хэлээд өгчөөл те үнэхээр амар байна гэж яах гэдэг. Тэгвэл одоо манай миг нь бас нэг те ер нь бол эрсдэл байгаад байгаа ингээ зочд буудал нэг оронгууд нь те хаалга тогшоод нэг pop санти ороод тий хайра бант нь яасан бэ гэдэг. Ханя тэр гоёс тэр бол бас нийгэмд бол тесрэлт хийсэн скетч байгаа. Одоогоор 250 мянга болцсон байлаа бүр үзэлт нь. Бүр Instagram-ийн юугаар ч өөр, YouTube ч өөр, Facebook ч өөр бүгдээрэн дээр нь хандлт амар өндөр. Харин тийм. Тэгэхээр үзээрэй. Үзсэн бах угаасаа. Манай кексчид. Тийм тэгээд одоо бүсгүүчүүд маань илүү гоё нээлттэй те. Тэгээ гоё өөрийгөө бас гоё илэрхийлээд бас мэдээж аль аль нь гоё мэдрэмж аммаар байна шүү дээ. Хоёулаа хамтдаа ингэж гоё сексийг зогцлоомор байна шүү дээ. Харин энэ хүү сайхан сексийн үлийг энэ сайхан хорцлын сайхан үлийг бас сайхан л хиймээр шүү дээ. Сайхан секс сайхан л байдаг. Тэгээ үргэлжлүүлээд хэдүүлээ нөгөө яг уламжлалт асуултуудаас асууя л да тийм. Батагийн хувьд яг бид нар орж ирж байгаа зочдоодсаа чи юу асуудгийг шууд мэдж авах ихний асуултанд хариулчих гэхгүй. За. Ямар эмэгтэй хүн одоо дур хуйл тачаалыг чи хөдлөгдөг вэ? Ямар шүү одоо гадаад төрөх ч юм уу эсвэл байгаа байдал ч юм уу тиймэрхүү зүйл. Ер нь бол надад бол гоё юм инээмсэглэж байгаа эмэгтэй хүн үнэхээр таалагддаг. Тий, ер нь одоо юу гэдэг юм бэ? Надад бол яг ингээд яруусан эмэгтэй бол таалагддаг. Хичнээн сайхан одоо тий нүүрний пропорцтой тий гоё хувцалсан, гоё нэртэй байсан ч гэсэн нэг тийм яргунсан эмэгтэй бол таалагддаг. Тийм зүгээр л окей ямар ч авч хэлэлцчихгүй гэх юм уу тий одоо юу гэдэг юм. Анханасаа тэр хүн ингээд нэг гоё юу харагддаг. Ер нь гэхдээ ингээд гудамж шундамжаар явж байхад хүмүүс юм амар ингээ хөмсгөө зангидсан. Харваас нэг ааштай мааштай хүмүүс амар байдаг тий. Ер нь инээмсэглэж байгаарай. Тий, инээмсэглэж байгаа эмэгтэйчүүд илүү гоёар. Тэр бүр судалгаагаар нотлогдсон байт юм байлээ. Английн нэг судалгаан дээр л үү инээдийг судалсан байхгүй. Инээд гэдэг одоо энэ сэтгэл зүйн нэг юм одоо тийм үйл ажиллагаа байна шүү дээ тий. Яг инээд хүн яахаараа инээдэг вэ? Инээд ямар одоо нөлөөтэй байдаг вэ те. Тэгээд энэс нэрээ хүний бие физиологт юу байдаг вэ? Инээд бусад хүнд яаж нөлөөлдөг вэ гэдэргээд судалгаануудыг хийсэн байлээ. Science of Laughter хэлээд Google-ээр хайгаад үзээрэй. Тэрэн дээр болохоор хүн инээж явахдаа илүү дур булаам харагддаг гэж байгаа байхгүй юу? Тийм. Миний өгч байна. Инээчих маань тавьчих ихгүй юу? Инээхээр. Яа. Тэгээ өөрөө чи ч гэсэн одоо яг хийж байгаа ажлын хувьд ингээ хүмүүсийг инээлгэх гэдэг чинь чиний одоо хамгийн гол зорилго байгаад байна шүү дээ. Тэгэхээр ялчгүй гоё инээж байгаа эмэгтэй гоё халтаа. Тийм. Тэгээд мэдээж яг уу гаднах төрхөөр нь ярих юм бол те. За хүний нөгөө нэг юм бөхсөө гэхгүй. За яг тэрнээс ч наан ер нь бол яг тэр инээмсэглэл тэр царайны нүүрний баясгалан те нүүрний буян гэх юм уу те. Тэрнээс бол маш их юм харагддаг байхгүй. Хүний тэр царай одоо хүн чинь заримдаа ингээ хотлоо ярьж байгаа нь мэдэгдээд байдаг шүү дээ те. Тэрэн шиг одоо юу гэдгийг нэг юм одоо хүний царайг хараад ингээ баг амьдралыг ойлгож болдог ч гэх юм уу те. Баг царайгаар нь дүгндэг гэх юм уу. Яг гоо бас дандаа тийм биш л те. Ихэнхдээ бол ер нь бол
надад л миний зөв байдаг юм шиг санагддаг. Ер нь тэр хүний бүх одоо амьдралын стресс нь царайн дээр нэгэд бэж идэх ч гэдэг юм тийм. Тархины нэг нугламыг supramarginal генус ч гэлүү тэр нэг юм нуглан байд юм байна л да. Тэр нь одоо нэг юм хүчлээнүүд идэг штэ. Тэнд болохоор яг юм толин тусгал шиг хүнийг ойлгохдаг нэг юм хараал биеийн хилэмжийг чинь хараад ингээд нэг юм ойлгож байгаа штэ. Тэр юм байдаг юм байна л да. Одоо мэдрэлийн систем. Тэгээ тэр ер нь ингээ хүнийг ингээд одоо царайг нь хараад ч юм уу хийж байгаа үйлдэлийг хараад мэдрэмжийг төрүүлдэг юм байна л да. Тэгээд нөгөө тэр нь одоо дэжгүй сайн хүмүүс нь хүнийг аягуулаг ойлгодог хүмүүс байдгийн гэсэн. Тэр чинийх тэр нарай илүү лаг юм шүү. Би ихтэй батата санал нийлж байгаа одоо хичнээн хөөрхөн царайлаг байсан ч тэгээ амар тийм ярваасан эмхтэн байгалаа. Инээж чаддгүй эмхтэн. Инээж чаддгүй тэнгуут нэг мэдхгүй нэг харахад амар хөөрхөн мөрөл нэг сонин ярваасан тэгээд нэг муухай хардсан. Нэлхүүлэн санагдсан. Тэр бол ямар ч тийм дата мэдрэмж төрүүлдэг. Тэгээд дээрэс нь яг мэдээж хүн чинь нөгөө нэг байгалийнхаа зөнгөөр гэх юм уу те тэрийг бас ирээдүйн миний одоо үр удмыг тээгч гэж харж байгаа шүү дээ те одоо өөрөө ч мэдлгүйгээр ер нь бол тэгж хардаг. Тэгэхээр яг тэрэн дээр бол одоо жишээ нь хүүхдийн чи ээж те ийм яргуур те хүүхдүүдийн чинь загинсан ч гэдэг юм уу одоо юу гэдэг нэг тийм байх уу юм гоё аз жаргалтай инээж чаддаг эмэгтэй хүн инээж чаддаг хүн гэдэг чинь бол ер нь бол бусдыг татагчл байд юм байна л та. Тийм бусдыг татаж чаддаг бусадтай найзалж нөхөрлөж чаддаг те тийм одоо бусдыг одоо бусдад нөлөөлж чаддаг гэх юм уу те. Тийм тэгэхээр тэр утгаараа яг би бол тийм амар гүнзгий яг боддгоо зүгээр л ингээ харахад годомчонд ингээл чинь биенийхээ царайг хараад явж байгаа ш. Тэгэхэд бол нэг эмхт гоё инээмсэглсэн эмхтэн бол хамаагүй гоё. Хичнээн хөх бөхс одоо те одоо гоё фигуртэй байсан ч гэсэн инээмсэглэж чадахгүй бол надаа инээмсэглэж байгаа эмхтэн хүн илүү гоё харагддаг. Ер нь бол тийм тэгээд тийм залуучууд маань ч гэсэн яг хөө тэгээд зарим залуучуудад одоо юу гэдэг арай зүгээр юм төлөв царайтай эмхтэй ч юм уу эсвэл одоо нэг юм дараахандаа ч юм манаргасан харцтай гэж ахтай мэддэг. Одоо юу гэдэг чинь янз бүр л байдаг байх л да. Тэгтээ хамтдаа гоё юм одоо би энийгээ хараад ингээд гоё юм саяны тэр нөгөө толин тусгалын нөлөө гэдэг нь шүү дээ тий. Ингээ хамтдаа гоё инээлдэж чаддаг, хамтдаа фан байж чаддаг тийм юм юунд илүү одоо татагдана гэх юм уу төрүүлээд татагдана. Тэрнээс биш би бол ингээд нэг юм царай хараал бүх сараал ингээд яг харах гоё л байдаг л да. Гэхдээ тэр бол яг үндэ зүгээр тавиал дуусаа штэ яг үндэ тий. Дараа нь инээж чадахгүй бол гэсэн чи надад ингэж санагчлаа л да. Яг та хоёр ингээд кекс хийж явах мөчтөө ингээд амартай нэг инээжсэн тохиолдол байдаг. Мэдээж байгаа штэ. Амир awkward гэдэгтэй тэр момент. Тий. Гэтэ яг нэрээ яг өөрийнхөө тавьсан зураг юу н хармааргүй. Манд наагаас тархаа шахах гэдэг. Содод байгаа. Яагаар содод шахаад гэх. Таач ингэ дээрээс нэг харж байна. Maybe бичлэг хийсэн болов. Мэдгүй тэр бас эвгүй. За тэгээд өшөө Тэгтээ би бас нэг юм ярмаар байгаа. Гэтэ сүүлийн үед ингээд сошиалд ямар амар олон те инээмсэглээ надаа үзэгний инээмсэгэл. Facebook-ийн сторинууд гэхдээ нэлээд бүр сайваж болцсон мөлий. Охтууд бол бас амар болцсон мөлий. Шууд маа ингээл бараг л ингээл зүгээр гаргаж байгаа байхгүй те. Instagram байдал үү те. Бүр Facebook-ийн сторин дээр тийм. Facebook руу орчиж. Тийм би Facebook дээр яг илүү олон хүн дагдаг л та. Гэх юм олон найзуудтай одоо нөгөө тэгэнгүүт яг сторинууд ингээл яг рандомли гарч ирж байгаа гот харж ахт бол бараг л одоо нэг юм тэрийг одоо бизнес болгоцсон юм шиг те. Бизнес чинь нэг маркетинг гэдэг чинь яг тэр тийм бараг зарчмаар ингээд бие зүгээр ингээд сурталчилж байгаа юм шиг те бараг ингээд шууд ороод ир те. Ингээд тэгтээ угаасаа бизнес болцсон байл мөнгө аваад л. Тийм болцсон л ахalta. Яг бизнес болсон аа. Битэн нөгөө талаас юу боддог вэ гэвэл яг тиймэрхүү зураг харангуудаа миний одоо жишээлбэл тийм юу яг нэг удаа хараад ингээд гоё болоо ой ямар гоё биетэй юм бэ. Тэгтээ надад тэр хүний нэг жоохон үнцэн жоохон үнлэмж буурчдаг те. Буурчдаг. Тийм шүү дээ. Манай охтууд маань тэг бүсгүүчүүд маань бас хитрхи тэр одоо Юконагийн орсон подкастн дээр бас айгүй зөв юм хэлсэн те. Тийм одоо үнэхээр л чи одоо ирээдүйн амьдралаа одоо тэг ямар ахыг мэдэхгүй шүү дээ те. Яг ямар хүн чамаг за нэг принц те одоо принц хэмжээний те ханхуугийн хэмжээний залуу чамаг хараа байжсэн чинь чи ингээд нэг юм
шивгцэн ч юм уу ордны нэг юм яашгаш ч юм уу те. Тим уцсан мангууд тэр хүн чамайг шууд чагсаалтаас хасж байгаа байхгүй те. За уучлаарай. Энэ бол яг миний яг гэр бүл болохоор хүн биш байна. Хичнээн чамд одоо ингээ гоё татагдчихсан ч гэсэн те. Яг хитийн олон нийтэд ингэж тэгж тавих бол бас буруу гэж боддог. Нэг тийм attention хүсэж байна л да одоо ингэ. Тэр бол айгүй тийм. Чи амар секси, чи амар гоё, чамааг үзмээр байна гэдэг. Тэр бол буруу төрлийн анхаарал гэж би бодож байна. Яг хөө эрэгтэй хүн бол яг юм хоёулын анхаарал байгаа даахгүй нэг тийм хоёул тачаалын тэр тэр хүн бол чамаа зөвхөн тийм нүдээр л харж байгаа. Өөр одоо нэг удаа тэгээд л тийм сайн сайхан гоё хамтдаа ингээд юу яа те сайхан дурсамжуудыг үлдээ хамтаа ханилээ гэсэн тийм бол нэг бодохгүй бах. Ягаад гэвэл тэр хүн анхнаасаа мэдж байгаа тэр хүн чиний тийм зургийг харж байгаа бол маш олон залуучууд адилхан харж байгаа болохоор за энэ ч одоо нэг ганц нэг яг илүү задгаан юм байна илүү те яхад амар юм байна те гэж available тэр гэж бодож байгаа бах. Тэгэхээр бүсгүүчүүд маань бас хизээ нэгэн цагт хин нэгний те ээж болно хинэгний эхнэр болно. Тэгэхээр бас жоохон үн цэнтэй байгаасай. Яг тэр ингээд хит ингээд гаргаад байдаг одоо охтууд бол бас жоохон асуудал байгаа ахыг сэтгэл зүйн нэг юм дутагдал ч юм уу те нэг тийм бол яг харагддаг л та. Тэгэхээр манай харамсалтай охтуудаа ер нь бодоорой хатан болмоор байна эсвэл татвар юм болмоор байна уу? Тий яг үнэн тий штэ. Бас нэг би бас зүү тав подкаст сонсох дуртай. Тэрэн дээр ярьж байгаа хгүй яг тухайн үеийн 13 дугаар зууны можотыг өгч. Бэлгийн амьдрал. За. Тэгээд тэр үнэн байхгүй юу? Ер нь бол нууцлагдмал ингээд илэн далангуу байх юм бол тэр чинь яг чиний ярьж байгаа юм шиг тэг хүртэ одоо олон нийтэд хүртээмжтэй хүн болгон харах боломжтой. Гэхдээ хүртээмжгүй одоо тийм нууцлагмал биш нууцлагмал тэр чинь илүү эр хүний юу анхаарлыг татна хүслийг татна гэсэн үг байхгүй. Тэгээ үн цэнтэй те үн цэнтэй хിവэрэ байна. Одоо тэгээд тийм тэгэхээр бас яг адилхан л байна л да одоо гэж гисэн те. Тэгээ бас нэг амар юм байлээ. Би нэг саяхан яг 13 дугаар зууны монголчуудын өдөр тутмын амьдралын тухай ном уншсан. Тэр ном дээр одоо Ховлын хааны үед одоо Бээжинд биеийн үнэлэлт бол зөвшөөрөгдсөн байсан. Тэнгүүд нь биеийн үнэлэгч нар бол татвар төлдөг байсан. Гэхдээ яадаг байсан бэ гэвэл гадаадын айлчлал юм гадаадын том зочид ирэх үед бол үн төлбөргөө үйлчлэх эрхтэй байсан. Тэнгүүд нь манай ёстой байсан. Тийм одоо татвар төлдөг байсан. Ерөөсөө ганц татвар нь бол одоо нэг Марко Полотой унтчих гэдэг юм нэг тийм жишээ нь. Тийм тий. Тэгээд бас зочтой бас ерөнхийдөө шүн бүр өөр эмэгтэйтэй одоо 6 цэнгүүлдэг бас өөр цэнгүүлдэг гэдэг юм. Цэнгүүлдэг. Тийм одоо цэнгэл шүү дээ. Гэтэ амар бодлоготой байсан байлээ. Тэгэл тэр чинь бас зөндөө олон тийм мэдээлэл тэр донд ямар ч эмэгтэй явж байгаа юм бэлээ те. Торшуулууд ч юм уу. Ер нь тэр бас мэдээж байсан л байгаа л да. Тэр чинь одоо хамгийн эртний одоо мэдээлэл авах нэг одоо шантажлах те. Blackmail тийм арга шүү тэр нь бол. Тэгтээ одоо мэдгүй одоо тэр үед бол одоогийнхоос нээлттэй л байсан байна те. Тэгээ одоогийнхоос илүү нээлттэй байсан. Тэгээ яас юу гэж удаа ер нь өсдөгэй гэвэл ер нь ойрын 5-10 жилд биеийн үнэлтийг зөвшөөрчих юм бол бас нийгэмд сайн л гэж би бодож байгаа. Тийм шүү дээ. Одоо ч зөвшөөрөхөд тэр нь сайн. Ягаад тэгэхээр би бас энэ дээр тэгж боддог. Одоо юу гэдэг юм мэдээж одоо ингээл манай гэр бүлтэй юу гэдэг юм би охин дүүнэртэй те. Тэгтээ одоо юу гэдэг юм яг ингээд за насан туршаагүй хүнийг тэр биеийг үнэлж байгаа бол тэр бол бүр байж болшгүй гэж бодож байгаа. Хатуу маш хатуу байх ёстой тийм эрүүгийн хэрэг байх ёстой. Тэр бол одоо аюултай хүний 8 гэдэг маш аюултай. Тэр чин гэхдээ яг юунаас үүсэж байгаа вэ гэхээр яг тэр хууль бус биеийн үнэлэлт нь өөрөө хууль бус байгаад байгаа болохоор тийм байгаад байгаа маа. Тэр бизнес рүү орж байгаа гэх юм уу? Тэр бол одоо хамгийн эртний бизнес. Яагаад тэгэхээр хүнд бол үргэлж одоо тийм бэлгийн дургслыг хангах хэрэгцээ байдаг. Тэр бол хизээч дуусахгүй. Тэгэхээр тэр хэрэгцээг хангах хин нэгэн гарч ирнэ. Тэр хэрэгцээгээ үнэлэх тэр одоо нийлүүлэлттэй те үнэлэх тэр үйлчлэгээ үнэлэх хүн гарч ирнэ. Тэрийг нь хууль бус болгочих юм бол
тэр одоо юу бизнесийг одоо хууль зөрчгөөс сийхгүй айхгүй хүмүүс орж ирж хийж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь одоо гэмт хэрэгтэнд л ороод ирж байгаа гэсэн үг л те. Гэмт хэргийн бүлэглэлүүд үүсэн те. Тэгээд одоо юу гэдгийг янз бүрийн эмзэг бүлгийн хүмүүс те. Тийм хүмүүсүүдийг одоо тэр ажилдаа одоо хүчээр яадаг хүний боолчилдаг, мүлждэг тийм одоо гаж хэлбэрлөө одоо буруу хэлбэрлөө орчиж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол одоо золоо бол Европт байсан мэдж байгаа шүү дээ. Ямар одоо тийм хуульчлах хэрэгтэй. Магадгүй биеийн үнэлэхээс өөр юм хийж чадахгүй юмхтэй байж болно шүү дээ. Одоо уучлаарай те. Гэхдээ яг тийм амьдралтай хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүний цорын ганц амьдралаа авч явах тэр юуг ингээд хууль бус болгочгаар чинь тэр хүн яах юм бэ? Хууль зөрчиж штэ. Хууль зөрчгөөс өөр аргагүй болно те. Одоо юу гэдгийг эсвэл анханасаа тэр одоо юу гэдгийг биеийн үнэлэлтгүй байх тийм утопия ертөнцийг үүсэг. Гэхдээ уус тэр бол боломжгүй зүйл болохоор тэрийг аль болох цэвэрхэн одоо юу гэдгийг яг юу болох хэрэгтэй? Зохион байгуулалттай болгоод тэрийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бас одоо манай монголчууд нь сексэнд маш одоо сүүлийн үед бол ийм юу гэдэг юм те нэг тийм секс хийдгүй юм шиг зүйл гээд байгаа юм шиг. Секс хийдгүй юм шиг хандж байгаа. Энэ одоо хаанаасаа гарсан юм үзлийн бүүм мэддэг те. Одоо ямиг харлуулдаг садар самуун гэдэг те. Гэтэ бид нар яг тийм юмнаас л одоо болж ийн ертөнцид ирээ өстэй те. Тиймний ачаар л ирсэн. Гэтэ тэрийг бас одоо юу гэдэг хүсдэг тэр хүсэл бол аль ч үед байна. Тэрийг бид нэр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээд одоо нөгөө анх бидний чинь комеди хийдэг байхад бол маш их буруу шаадаг байсан нь бол ер нь бол одоо Монголын нийгэм бол энийг бол маш их өгөөсгдөг юм байна. Маш их одоо энэс зүхтдаг юм байна. Пүү па гэж ичиж зовдөг юм байна. Тийм учраас зүгээр нэг залуу гарч ирээд ингээд би нэг хүнтэй унтсан ч гэдэг юм уу те. Эсвэл одоо би гар ангалах хийсэн гэдгээ ярангуут гэл бүрээс шоконд ороод бүр чи цагдаа дуудаал ч юм уу те. Надад цагдаа бас дуудчихсан шүү. Коммент дээр энэ залуу мансуурчаад боов яриад байна гэдэг. Хөхүүлэн дэмжмээр намайг мансуурсан гэдэг нэг зүгээр бүр энэ одоо бүр яг үнэхээр л бүр тийм байгаа ах гэж бодоод тэгээд ингээд юу цагдаа магтаа дуудчихсан. Тэгээд тэгэхээр яг хаа тэр нь юу вэ гэхээр ер нь сексэс хэрэг ичиж зовж гин тэр хэрээрээ бид нэр одоо ийм одоо юу гэдгийг насан туршаагүй хүүхдийн хүчрхийл тэр нь их байх болов гэж бодож байна л да. Энийг бол бид нэр сайн судалж байгаад ер нь яг тодорхой хэмжээнд тэр хяналттай бүсэд аюулгүй бүсэд тэр орон зайг нь үүсгэх хэрэгтэй. Ер нь бол би бол яг хувьдаа Голланд, Германаас жишээ аваасаа гэж үздэг. Одоо нэг юм дурдмаар одоо бидний сүүлийн үед болж исэн байдлаар одоо ковидын үед шагийн пив бол ярих нэлээд дэлгэрсэн. Тэр хинч одоо энийг мэдж байгаа бүгд мэдж байгаа. Түүнтэй холбогдуулна Голланд улс яадаг вэ гэвэл нэгдүгээрт биеийн үнэлэгч нараа ингээ бүртгэдэг. Тэгэнгүүт нь тодорхой хугацаанд болгоно шинжилгээ хийлгүүлдэг. Улсаас даадаг уу? Улсаас даадаг тэр талаар би мэдэхгүй байгаа. Гэхдээ амж байсан. Тогтмол одоо хяналтанд байдаг. Тэрний юу гэвэл одоо бэлгийн замын халдвар төвчнийг одоо зогсоож байгаа, хянж байгаа. Нөгөөтэйгүр улс засаг яаж мөнгө олдгийг гэвэл татвар төлдөг. Одоо тэр биеийн үнэлэгч нь яах ёстой юу? Нэг одоо production хийж байгаа хэрэгтэй. Нэг комедиан одоо нэг клубын комедиан болдог шиг тийм. Тэ нэг гэрээт уран бүтээлч болдог уу яадаг нэг бас юунд хариалагддаг уу нэг пимп байж идэг. Ямар ч юм нэг тэр бол хуулиар зохицуулагдсан байгаа. Өөрөөр хэлбэл үйлчлэгээ авчгаад нөөтийн баримтаа уншуулна. Тийм тий. Тэгэхээр чи Монгол улсын эдийн засаг ухцсан хүмүүстэй дотоодны тиймүүдийг төгнө. Тий. Дотор төлөлтөнд бүр амар төсөв мөсүн амар зөтэй бүрдэж өгдөг. Хамаг өөр мөр самурай бон бүх юма төлөөсөн. Тэр зүгээр ингэ бодъё л та тий. Юу нэгдүгээрт нөөтийн татвар тий 100к төлдөг байсан бол одоо 115к боллоо тий 15% ингээд нөөт нь одоо улс руу ингээ орлоо. Тий. Нөгөөтэйгүр хуу хүний хөдөлмөрийн татвар нийгмийн даатгал нь явчихж байгаа. Хувийн орлогын албан татвар явчихж байгаа тий. Тэгэнгүүт нь энэ бүх орлогууд чинь
улсын төсвөрөө ороод тэгэнгүүт нь манай дарга нараас илүү их мөнгө идэж болох байхгүй юу? Тий. Ер нь бол баримтын эхнэр нүцсэн би нэг шалгуулаа. Дүү да. Миний нөхөр чинь авсан юм уу? Би үнэлэгч аваад би саятан болчлаа гэж аахгүй тий. Азтан болоод гэж аахгүй тий. Тэгч ба. Ер нь тийш тий. Тэгээ тэр хүн чинь бас одоо цаана маш олон асуудлыг шийдэж байгаа байхгүй тий. Одоо эмнэлэгт очиод үзүүлчих тий. Одоо нийгмийн даатгал нь бүрдэж जैन. Тэгээд бас ажил эрхэлсэн гэдгээ харуулж болж जैन тий. Албан ёсны зээл авч болж जैन. Тий, зээл авч санхүүгийн түүх үүсгэж जैन. Визэнд орж болж जैन тий. Визэнд орохдоо орлогоо нотлоггүй даа ингээ би. Тэгээ Sapporo production ажилладаг гэж байна тий. Эвдэх чинь тий. Тэгээ дандаа эмчилгээний бичигтэйгээ явчихдаг. Тий, тэгээд би одоо ингээд гадаадд бас ингээд тэгээ үйлчлэгээ экспортлох гэсэн юм аа. Мэргэжил эзэмших гэдэг. Тэгтээ бас нэг давуу тал нэг юм байлаа дандаа барууны өвөнөр Таиланд руу ирэх бас Монголд ирэх боломжтой байхгүй юу? Тий одоо бас яг уу бас эмзэглэвчтэй л тий. Тэгээ одоо бидний таньдаг одоо юу гэдэг чинь гэр бүлийн хүмүүс ч юм уу тийм болвол эмзэглэвчтэй. Тэгтээ одоо тэр бол бас бодит байдал байхгүй тийм хэсэг бүлэг хүмүүс байсаар л байгаа байхгүй одоо яах юм бэ үгүй тэгэл хууль бос болгоод дийлэхгүй байгаа юм чи одоо бид нар яах юм тийм үстэй үгүй энийг нэрээ бол хүн төрөлхтний анханаас байсан юм тэгээ тэрийг нь одоо тэг хиймлэр байхгүй юм шиг ингээд хандлага гаргах бол амар буруу байхгүй да. Тийм тэгээ тэр тех тусмаа юм одоо муухай нөгөө бодвол те янз бүрийн одоо юу гэдгийг доотхоо давтаж мавтаа. Тийм ингээд юм сонин хэлбэр галбирт ингээ ороод ингээд явчин те. Тэгэхээр тэрийг бас улам соёлжуулах хэрэгтэй болоо. Энэ бол бас нэг соёл байх хэрэгтэй. Соёлтой байх хэрэгтэй. Одоо яг архины жишээ бол яг адилхан штэ. Сая бол ковидын үеэр бол ингээл гэр орондоо архитаал те. Ахын хүчрхийл газраа аваад ихсэл одоо юу гэдгийг нууцаар ингээл саад маданд буцаал уудаг болоо тий. Өмнө чинь бол ингээ яг таксаа төлсөн газар сайхан яг үнэтэй тий. Дэлгүүрийн үнээр биш энэ яг баарны үнээр үнэтэй жоох уугаа штэ тэр хүн чинь. Ингээ бас тэгж тасартлаа уугаад байхгүй тий. Тэр бол илүү соёлтой тий. Дээрээс нь уран бүтээлчдийг дэмжиж байгаа байхгүй тэр чинь DJ тоглож гин. Тэнд одоо цэвэрлэгч ихч ажиллаж гин, үлгүүрчин ажиллаж гин тий. Зөөгчнөр ажиллаж гин. Маш олон ажлын байрыг тэр тэтгэж байгаа. Тэгэхгүй аваачаа хүүхдийн тоглоомын саадан дээр аваачаа уугаад шилээ хаглаа, хоорондоо зодолтоод ирүүлжүүлэх тоноод тий нэг нь одоо нас ураад ч юм уу. Энэ бол үнэхээр эмгэнэлтэй зүйл байхгүй. Тэгэхээр юмэг тэр соёлтой тэр хяналттай газар нь л аваачих хэвээр. Гэтэ тэргүй хэрэглэх нь тодорхой бол соёлтой хэрэглүүлэх гэдэг юм руугаа тийм шүү дээ яг үнэ. Гэтэ тэргүй одоо секс хэрэгцээ байгаад одоо авах ёстой бол авах ёстой бол тэрийг соёлтойгоор хуулийнхын дагуу өгчүүл тэгэл болно шүү дээ. Хин хиндэ тэгэл одоо массажист хийж байгаа ч юм уу юу ч хийж байгаа чинь зөндөл эмхтэй хүмүүс магадгүй амар лаг баян үнээр 11 iPhone 12 моёр авахулж байгаа ч хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүсийг тэгэл чи сая нэг iPhone т боллоо. Яг гоёстой болсон байсан. Тэгээ тэр бол ихтэй яг яалчгүй нэгэнгүүд нь одоо тэгээ зарим одоо манай одоо хэвлэл мэдээллийн зарим газрууд ингээл папарацци зэрэг гэцэг. Тэр скетчигтэй би хийсэн бол маш их баярлалаа. Ягаад гэвэл зүгээр нэг яг одоо ноцтой юмыг одоо хянахгүй байгаа мөртлөө ингээл хуу хүний ирчвэлөөнд ингээ халдаад. Тэг яг тэрэн дээр бас яасан л та папарацци цэгийн миний захирал над руу ирсэн. Яг тэр скетч цацгцсны дараа тийм. Тэгээд яг их ч бол яг ажлаа тайлбарлсан л та надаа. Гэхдээ яг би бас ингээд хэлсэн нөгөө манайх болохоор энэ яг энэ юу юм аа папарацци гэдэг юм хиймэл зохиомл юм бодит байгууллага биш ээ гэж юм. Папарацци гэдэг тийм. Танахтай адилхан биш шүү дээ. Таага шал өөр те. Таах папарацци манайх бол папарацци гэдэг pop santi. Тэгээ pop santi гэдэг юм хиймэл дүр үүсгэсэн юм аа. Ямар нэгэн бодит танаа байгууллагыг дүрслээгүү. Одоо юу гэдгийг тэгэж ингэ энэ бол юм шог зохиомж тэрнээс биш бол ингээ танаахыг доромжсон юм бишээ гэчээ те. Тэргээд бас эвтэйхэн тайлбарлсан. Тэгээд яг хөө тэр нөгөө яасан юм бэл л те. Тэр одоо нөгөө буудлуудаар бас нэг л нэлийн явсан. Тэр нь болохоор ямар ажиллагаа гэлээд цагдаагийн байгууллагатай нийлээд яг насан туршаагүй охтуудыг биеийн үнэлүүлчихсэн тийм бүлэг хүмүүсийг барьсан билээ гэж ихнээсээ хууль бос юмэг таслан зогсоосон. Тэрийг бас одоо нийгэмд ингэж
зочроо өгөх гэж бас тийм хийсэн гэж хэлээ. Тэгэхээр бас одоо би бол бас тэрийг дэмжиж байгаа. Тийм тэгээд тэрнээс бас бүр ингээд амар юм ярьж байгаа байхгүй. Нэг ээж аав над руу ирсэн тэгээ манай охин ингээд явжсаныг би танаа нэвтрүүлгээс мэдлээ гэж байгаа. Тэгэж хэлсэн гэж байгаа. Тэгээд одоо юу гэдгийг эцэг эхчүүд хүртэл ингээд нэвтрүүлгээр Хүүхдээ анхаарах ёстойгоо ойлгож байна. Тийм бүр одоо юу гэдгийг болохгүй хүмүүстэй нийлж явж исэн байна. Одоо юу гэдгийг болохгүй юм хийгээ явж исэн байна ч гэдэг юм. Тийм тэгэхээр бас яг уу 100% буруу шааж байгаа юм биш. Гэхдээ бас одоо нөгөө тэр хоморгонд нь бас ингээд зөв зүгээр тэнцээ одоо ингээд амарж байгаа хүмүүс ингээд ордог ч юм уу те. Тийм тэгэхээр одоо бас эвгүүл юм л да. Бас яг хар цагаан тийм сүлэлцсэн сэдв биш те. Бас ер нь бол юм жоохон амьдрал бол бас саарл өнгөтэй байдаг гэж байна. Саарл хотод саарл. За сэдвээс амар гажаад байна. Та хоёрын асуултуудаас. За тэгээд нөгөө асуултууд руугаа оръё. Тэгээд бас нэг юу манай Батагаас асуумаар байна. Ер нь ямар ажлыг золиослоод ер нь кекс гэжсэн бэ? Том ажил. Ажлыг золиослоо нэг чухал ажлаа хаяад ч юм уу тий. За би одоо яаж юм болоо гэж байна. Тийм нэг амар ажил амьдралаа ер нь зохицуулдаг байсан л та гэж. Яг санагдахгүй байна. Яг ер нь бол яг тэгж нэг амар бүр ингэж ажил пялж мялж бол нэг яаж. За яг нэг хүнтэй уулзах байсан ч юм уулзалтаа хойшлуулдаг ч юм уу те. Нэг дэмэргүй байдлаар л яаж исэн баг. 5 минутаар уулзъя. Хордож шээс те. Гэж маань яг 4 минут 32 секунд яг хоцрох нь байш шүү. Мэдгүй яг сайн санагдахгүй би яажсэн бол гэж байна. Тэгээд бас бид нар ер нь дуртай байрлалын асуудаг байхгүй юу? Тийм байдаг уу? Байлгүй яхаа. Тэг ер нь бол араас нь дуртай. Энэ бол ер нь ирчүүдийн дунд бол классик ах уу? Ер нь яг сонгодог байрлал best. Тийм ягаад ч юм яг тэр яг байглаасаа тийм нэг зохицолтгоон гэх юм уу те. Цохилтолгоон тийм ээ шиг байлээ гэж яхаа те. Батхан багшийн заяасан байрлал гэж болох юм байна да. Тий одоо энэ бол бас Гэтэ сайхан байрлал. Асуухаар энэ янз бүрийн л хариулт хэлхийн. Тэгээ аюус энэ амгаах бүр гүрийгээд хэлээгүй юу ч хэлээгүй. Тийм үү? Бүр юу ч хэлээгүй. Би бүр тэн чин бантаж заяа. Яг түрүүний дугаар дээр заах нь ингээд нэг юм болчаа одоо бид нар ингээд би бол ийм баг ярихгүй гэсч би тэнд бантаад тоглолт нь хийzээлээ билээ. Зүр шал өөр юм биш. Тэгсэн чинь золоо шоу боллоо. Тэгсэн шүү. Comedy Lab амраад гэсэн чинь эмхтэйгээ тавиулдаг байрлал гэж. Зөлөгч бүр pop болсон байх. Pop болчихжээ. За тэгвэл араасаа юм биш үү те? Тийм. Би бол өөрийгөө л одно гэж. Гэхдээ хүн өөртөө гоё байх хэрэгтэй байхгүй тий. Нэг секс ч нэг тийм золиос ч юм уу тий. Тэгжээж өөрийгөө бүр үзүүлнэ үстэй тий. Тэгээ өөрийгөө үзүүлэх ч биш. Би өөрөө гоё юмэр шүү дээ. Тий. Тэгээд тийм ер нь бол тийм л дээ бас тэгжээж бас нөгөө хүндээ бас гоё юу үзүүлэх багт нэрэ тий. Тийм бах тий. Чи өөрөө чөлөөтэй байхаараа илүү одоо гоё юмаа гаргадаг ч юм уу тий. Гэтэ яг тэр миний дуртай гэж зөвхөн цаашаа хар гэл ингээд хань чашаа тий. Чи яг наашаа хараад цаашаа харалтаа. Тэр нь цаашаа. Гэтэ яг ерөнхийдөө яг одоо нөгөө нэг эн чинь бас нэг энэ олон тийм байрлалууд ингээд явж байгаа шүү дээ энэ чаас эхлэхдээ ингээд нэг өмсөл шахаад тэгж байна. Тэгээд чи олон байрлалын яг эцсийн тэр нэг кульминац те яг тэр нэг сүүл нь бол яг ингээд яг араасаа яддаг ч юм те ер нь бол тий. Одоо юу те манай битгий сонсын манай сэтгэл зүйч подкаст дөнгөж ихлүүлсэн байгаа Бадрал маань нэг удаа эмхтэй хүнийг 7 тавилж исэн гэж хэлсэн байдаг байгаа манай подкаст. 7 удаа тавилж исэн. Вау, баяр хүргэе те бас. Нэг орой штэ. Нэг орой. За. Тэгэнгүүт нь юу чи юу хамгийн хит тавьж исэн бэ? Би өөрөө юу? Өөрөө. Тий. Би тийм 7 молоо тийм тэнэг юм шиг тавихгүй шүү дээ. Гэж яах те. Тэнэг юм шиг шахах. Үгүй тэр хүүхэн 7 тавьсан гэдэг байхгүй. Хүүхэн нь 7 тавьсан. Гэтэ Бадрал хит тавьсан мэдэхгүй тавиагүй ч багдаг. Вау. Тийм хүмүүс нэг би юу хийсэн гэ тийм би ерөөсөө тэрийг нэг тоолж моолж байдгүй шүү дээ ер нь бол. Угаа тэгтээ нэг шөндөө нэг 4 5 авч юм уу тийм баримжаа тоо байдаг. Яг ер нь баримжаад тэд удаа аялаа. Тэгтээ нэг хийснийхаа дараа тэмдэглэж байгаа. За хэд л байчаарай.
Тий. Гэхдээ ер нь бол нэг тийм юу гэдэг юм бэ? Ерөнхийдөө ийм гоё чанартай удаан гоё те нэг ийм юутай ингээд ийм гоё юм. Нэг ширхэгч байсан зүгээр шүү. Тийм. Гэтэ хамгийн их мэхэд нэг бол одоо мэдгүй 3 юм уу баг. Би нэг тэрнээс дээшлж байгаагүй тэгээд нэг тийм тэрнээс цаашаа нэг сонирхолгүй гоё юм яриа соёл та ч гэдэм эсвэл тэрвэрлэлтэй дэвтэй те одоо заавалчгүй тэгэл нэг тийм мэдгүй тэгж их мэх яадаг шүү дээ. Яг нэг юу маань одоо нэлээд гоё те урт хугацааны тийм сүүл рүүгээ зүгээр ингээд нэг юм ингээд байгаа юм шиг санагдтал та гэж байхгүй те. Ямар ч нэг тийм гоё солилцоо нэг тийм гоё нэг гал халуун юм байхгүй юу? Тийм эн чинь бас нэг юм шал өөр мэдрэмжтэй те гоё ингээ бүр ингээл одоо би нэг тийм романтик юм дуртай те ингээ би энийгээ үнэхээр хайрлах дуртай гэх юм уу те. Гэтэ эрэгтэй хүн чинь угаасаа эмэгтэй хүнээс илүү романтик би ер нь боддог. Эрэгтэй хүнийг. Аха. Яг кексийн чамд нэг эрэгтэй хүн амар романтик хандсан. Яасан гэж. Тэр эрэгтэй үнэхээр миний амьдралын хамгийн романтик залуу байсан. Пай Ривера гэж яахгүй юу? Эмэгтэй хүнээс эрэгтэй романтик юм. Илүү юм бэлээ гэж. Тэр намайг тавьсныхаа дараа дохон дээр үнссэн гэж. Надад дараа нь iPhone авчихсан. Тэр романтик байсан. Үгүй Xiaomi. Тэгээд намайг дахиад Xiaomi гэсэн. Xiaomi. Тэгээд чи өөр эрэгтэйчүүдээс илүү романтик гэж боддгоо. Тэгээд аль нь байж үтчихэж л мэдгүй байх шах. Мэдгүй би эмэгтэй хүнтэй хамт байж үзэх хүлтэй. Ер нь ирчүүд илүү яг намайг бодвол арай романтик байдаг баха. Гэтэ тийм олон юу туршлага алга зүгээр зарим нь одоо виста мэдгүй нэ. Манай экс лав нэг тийм романтик байхгүй гэж. That's why he says. Тэг би өөр нэг өөрийнхөө өмнөх үерхлүүдл ингээ бодонгууд нь би дандаа тийм романтик санаачлал гаргаж ирсэн хүн байсан байхгүй юу? Тийм үү. Тэг бата юу яадаг вэ? За яг эхнэрээсээ илүү чи санаачлагыг авдаг. Яг тооцоог нэг дээ. Найсан тооцоог хийч. Хацраа нэг гэж би тооцоо. Амар романтик тооцоо. Тэнгүүтээ чи нөөтийг өмшүүлчих. Яг гэтээ бит хоёр яг манай 50 юм шиг байна. Тийм яг бас тийм амар айгуулсан юм байна. Амар романтик байж чадахгүй байгаа зүйл бас. Хоёрын хувьд биш зүгээр чи ингээ хөндлөнгөөс ингээ харж байхад ер нь эрэгтэй нь илүү романтик юм уу? Эмэгтэй нь илүү романтик юм уу гэж асуугаад байна л та. Яг манай Монгол залуучуудыг хараад тахт яг би бүгдийг нь мэдэхгүй юм ч те яг харж байгаагаар бол залуучууд бол айгүй гоё ингээл те Валентины үеэр ч юм уу залуучууд нь ингээ гоё цэцэг барьцсан те гоё ингээл барьцсан ингээл өөршигээ том бамбрууш барьцсан ч юм уу ингээд ийм яг гоё юм цэцэг барьцсан эмэгтэй хүн ч юм одоо мэдгүй те яг тэр яг романтик байдлаа илэрхийлэх нь аль аль нь өөр л бах л та хоёр одоо өөр одоо юу юм ч те хүүс юм чинь арай өөрөөр илэрхийлэх бах тийм тэгэхээр мэдгүй би яг сайн энэ дэр бол яг сайн хариулж мэдгүй байна. Чи өөрөөрөө бодохоор чи өөрөө Европт төссөн болохоор арай өөр гэж магадгүй. Одоо жишээлбэл зарим нэг одоо соёл чинь арай өөр байгаа шүү дээ. Монгол бас цэвэр Монгол ирэх хүмүүс чинь бас ирэх хүмүүс шүү дээ. Тий. Жишээ нь дайн усыг ингээ авангууд нь тэнцэн нь ер нь бол эмгтээчүүд нь илүү тийм одоо дамгаалдаг клубд очингууд нь эмгтээчүүд нь одоо эрэгтэй үнийг ингээ өдөөд за би романтик хашаах. Тэгдэг дайн юм ер нь гшаах. Европын соёлтой юм байна да миний найз. Харин тийм шиг. Золоо дайнд шоудчихсан уу? Манай нэг германд их сургуульд хамт сурч байсан найз бүр Дайны Копенхагенд 1 жил амьдарч тэгээд тэнд надад хэлсэн ерөнхийдөө Дайны эмгтээчүүд амар тийм одоо эрэгтэйлэг байдаг. Илүү чөлөөтэй байдаг. Тэгээд тэр нь угаасаа нийгэмдээ тийм зөвшөөрөгдсөн байдаг. Германд чинь бас ер нь бол яг одоо тийм гендрийн асуудал дээр бол илүү нээлттэй байдаг. Тэгэнгүүт нь Монголд би юу анзаараад байгаа гэвэл нэг тийм
жоохон тийм үеийн шахаг дарамт байдаг гэж хэлэх юм болов. За ямар Одоо Валентинаар ч юм уу ингээ баярлуулах хэвээр ингээд тэгээ эрэгтэй хүн ингээд ингэстэй гээд эрэгтэй хүн юм байх хэвээр. Эрэгтэй хүнд нь илүү дарамттай. Ягаад гэвэл одоо жишээл найз охин тийм эрэгтэй хүн байвал эсвэл их нэртэй байх юм бол тэгвэл тэр хүнд нь одоо тэгээ бусд эрэгтэйчүүд Европ тэгдэг юм уу одоо Валентинаар нэг нэгэндээ бэлэг өгдөг юм уу? Яг өгдөг л та. Гэтэ өөрсдийнх нь баяр өстэй болно. Гэтэ пошт юу н тэр тал дээр хувинаас илүү шалтгаалдаг. Арай тийм нийгмээсээ илүү манай монголчууд одоо жишээлбэл мэдгүй нэг Валентин болонгууд нь заавалчгүй эрэгтэй хүн амар юм худалдаж аваад тэгэл ингээл баярлаа. Ерөнхийдөө ресторануудаар баахан тийм захиалаа ингээл тэгэл залуучууд ингээ сандарцсан өгөж яваад байдаг шүү дээ. Яг хин комеди яриад байсан. Тийм маань ярьдаг шүү дээ. Тийш бата эрэгтэйчүүд нүсэн амар гэлтэн тэгэл ингээл амар сандарцсан бие биенийг хараал дээ. Хин хамгийн том цэцгийн дэлгүүр дээр чи ингээ бүр амар очир өсч мөссөн цэцгийн дуусч муусаал өнд орж морол тэгдэг шүү дээ. Тэг би тэгэнгүүт нь тэр нь буруу мессеж өгöd байгаа байхгүй дээ. Би ингэхгүй юм бол би хамгийн том бамбарууч юм уу хамгийн их 999 сарнаа авахгүй юм бол би болоо хайраа илэрхийлэхгүй юм байна. Тийм хайрыг нөгөө нэг юм модалтай авалт гэж боддог ч юм уу те. Хин бараа бүтээгдэхүүн ч гэдэг юм уу. Тийм тэгэхээр яг бас яг зөвхөн энэ өдөр хайраа илэрхийлдэг гэдэг тийм ийм хайрцаглагдаад байгаа юм шиг санагдчих надаа. Өдөр болгон л илэрхийлэх хэрэгтэй. Тийм хайраа янз бүрээр илэрхийлэх хэрэгтэй шүү дээ. Тийм тэгэл гоё байдлаар тийм ер нь бол өдөр болгон л хайрыг илэрхийлж байгаа. Шөнө болгон ч гэсэн гэж байна. Тэгээ сайн нэг юу пост нэг амар сенсацтай юм байсан маа нэг бас нэг тэгээ инфлюенсер хүүхэн яасан байхгүй нэг цоошин амар үнэтэй машинд суусан зураг зураг авсан Instagram дээр пост хийгээд тэнгууд нэр постн дээрээ вау өнөөдөр дахиад нэг төрс өдрийн бэлэг ирлээ маш их баярлаа. Чи нэг давар хүүхэн юм бичсэн байхгүй дээ. Би юу буруу хийгээд байна гэд. Чи нөгөө инфлюенсер хүүхнийг хариулдаг юм. Чи буруу шаалтаж байна да. Йоо. Эвэр зөвлөгөө өгсөн биз дээ. Эвэр. Би юу буруу шодрог хариулжээ. Шодрог хариулсан байна. яаж зөв яах вэ? Тийж. Тэг яг сүүлд нь бүх юм худлаа юм тэр хүүхэн өөртөө зүгээр баахан машин лизинг дээр ч юм уу тэгэл. Стант хийсэн юм шүү дээ тий. Зөв. Бүүм болгож болгоо тий. Вау. За тэгээд би бас зүгээр түрүүн чамайг орс морс юм яриад тахаар чинь бас бодож исэн. Сая нэг ямар үг хэлээд байлаа орсоор. Чи түрүү юу гэж яриад байлаа? Оргиазм. Тэр Орос сургууль сурчсан. Би батагаас асуумаар сэнийг ер нь Орос сургууль бэлгийн боловсролын тал дээр хичээл ер нь ямар байсан бэ? Яа, бүдүүлэгчтэй. Бүдүүлэгч гэжтэй ер нь бол нэг тийм дутуу манай сургуультай дутуу байсан. Босоо сургуульд яг яадаг байсан юм мэдэхгүй. Гэтэ бол яг хоо ингээл яг биологийн үднээс ер нь бол ярьж байгаа байхгүй. Биологийн хичээл дээр орж исэн. Биология тий. Яг юм тустай юм хичээл дээр за энэ бол эр хүний бэлэг эрэхтэй тий. Энэ одоо ингээд эмхтэй хүний бэлэг эрэхтэй. Тэгээд одоо ингээд ягаад эр бэлгээс ороод тэгээ өндгээс эсрүү ороод ингээд хүүхэд бүрэлддэг тий. Ерөөсө тийм л юм ярьжсэн. Одоо юу гэдэг илүү жоохон нийгмийн тэгж ярьсныг мэддэггүй шүү дээ. Бүр тэгж чам бүр тэгж яриаггүй юм. Яриаггүй зүгээр энэ бол шотой гэж нэг зүгүүд хэлчихсэн. Багш нь өмдөд айлцсан. Энэ бол шотой. Тэмдэглэхгүй. Ихтэй багш хэлсэн юм. Багш нь шахаад трансгендерээс юу гэж шахаад. Энэ бол миний шотой гэж. Сюрприз гэж шахаад. Манайх чинь зүгээр 10 жилийн сургууль шүү дээ. Тэгэхэд яг эрүүл мэндийн хичээл дээр бол зүгээр зураг яг ном дээр байгаа зураг мөрөг үзүүлэл нэг энэ бол шотой мата тийм л юм орж ирсэн. Тэрнээс бис хичээл дээрээс анхаардаг байсан юм уу? Тэр эсмэс нийлээд хөөхт бий болдог. Тийш энэ тийм юм нардаг мартаг гэж юу ч зааж. Тийм үү. Гэтэ ер нь ягаад те Монголд дийлинх тохиолдолд секси юм бол ягаад дандаа пяв юм арх усан дараа байдаг юм дээ. Тэр бол айгүй буруу те. Амар буруу. Тэр бол би үгүй сандгүй гэж яахгүй юу. Тэг ядчил тэр дараа нь гоё ой санамжинд нь үлдэх хэрэгтэй байсан тий. Сайхан байсан шүү. Тэгэхгүй байсан.
нэг тийм хагас юм ухаантай тий. Тэгээ өглөөс ирсэн чинь энэ нэг уруулын модогтой тохон дээр нэг уруулын модгийн тал байдаг шаахгүй. Гэтэ тэр надад амар таалагдсан маа. Жишээ нь Европт бол яг Монгол шиг тийм заавалчгүй. Окей, наач нэг ийм юм шиг байна гэж анзаарсан зүгээр. Би бас одоо ингээд ер нь бол ийм алкогольны төрлийн юм хэрэгэлцсэний дараа хийх амар дург байхгүй ер нь бол. Ер нь бол. Тэгээ ягаа хийгээд байгаа юм шиг. Харин тийм ээ. Тэнгууд яг нэг юм relationshipтэй боллоо ч юм уу те одоо нөхөртэй байх тохиолдол. Тэгвэл бүр их юм шахах. Болохгүй штэ. Тэхгүй штэ. Тэгэнгუთ одоо single mingle болчлоо шүү дээ. Тэгэхээр нэг тийм яг ийм харилцаатай хүмүүс байхгүй маахгүй дээ. Тэгэнгуთ нэг тиймэрхүү юмнууд тохиолдод идэм болов л гэж бодсон. Аа харин тэрийг бас би бас жоохон буруу юм шиг боддоо шүү. Тэр нь ингээл тэрнээс үүдээд амар их асуудлууд гарч болно те. Бэлгийн завын халдвар байна, өсөөгөө жирэмслэлт байна те. Одоо юу гэдгийг. Тэгэл хамгийн наад зах нь зүгээр босгоо ч юм уу те. Одоо юу гэдгийг тааламжгүй секс байна тий. Ам нь новшийн үнэртэй байна ч гэдэг юм те. Одоо бөөлжиж гэдэг юм шиг. Ээжээс нэ. Таашаа гэс нөдрө гүйж мүг. Тэгээ одоо мэдхгүй тэр имхэлсэлчихсэн ам. Тийм тэгэж одоо амар их ууж муудаг. Баам тэр бөөлж шээ. Би нэг тийм барна үзчихсэн түрээ. Бүр ингээд өөрийгөө бүр ингээд огоод бүр ингээд бөөлжтэн ингээд өгч байгаа байхгүй. Тэгснэ ингээд цэвэрлжсэн боцож. Тэр бол үнэхээр бас тийм шаргав. Тэр бол хайр байсан байна. Дайчин бүсгүй байсан. Тэр бол бууж өгдөг бай. Тэгээд яг хөө тэр нь жоохон тийм буруу юм. Ямар нэгэн одоо юу гэдгийг юм хэрглэж ийж гэдэг юм уу те. Тэр одоо байгалийн тэр өөрийн тэр хүслээ, дур хүслээ илэрхийлж ин гэдэг бол тэр бол жоохон гажил юм шиг санагдчих тийм. Хүн яг байглаараа тэрийг гоо илэрхийлэхтэй илэрхийлж чаддаг байх хэвээр, зөв илэрхийлэх хэвээр, зөв гэдэг нь бусдыг хохироохгүй те. Бусдыг эвгүй байдалд оруулахгүйгээр маш хөвтэйхэн. Энэ бол бас нэг тийм баг урдлаг гэх юм уу, ухаан гэх юм уу те. Яг тийм юм байгаа даахгүй. Тэгэхгүй ингээл нэг манайхан ч нэг моногтаал ингээл хойноос нь очиод бүжиглээл ч юм уу те. Ингээл хүний бүкс мөксөнд хамаагүй хүрдэг ч юм уу. Тэ яг хөө тийм үе байсан л да. Бид нар ч гэсэн багтаас эхлэх готол ангийнхаа охтуудын левч мэвчгийн ингээл татаж матаал те. Бүкс мөксийг алгадчихл байсан. Тэгэл би бол тэрэндээ бол жоохон одоо ингээ бодохоор амар тэнэг байсан байхгүй. Тэрийг хинч зааж болохгүй гэдгийг зааж өгөх хэрэгтэй те. Хүний бие хамаагүй тэгж урьдчилахгүй гэдгийг хэлээ. Хүний биед ингээ халдаж ийн гэдэг ч юм уу айгаа бүдүүлэг шүү дээ. Тэгээд нөгөө хүнд бол айгаа онцгой мэдрэмж төрүүлдэг. Тий намайг бас одоо ингээ зураг авахулж махуулж байхдаа бол миний өгцгийг бадж ирсэн эмэгтэйчүүд. Ер нь бол аашаа. Бүсгүүчүүд маань бас хүний биед айгу хамаагүй хүрдэм билээ. Одоо яхаа бас ингэ сүүлийн үед хүчирхийлэх гингууд ингээл зөвхөн л эрэгтэй хүн эмэгтэй хүнд халтаад идэм шиг буруугаар ойлгоод байгаа. Нөгөө талдаа эмэгтэй хүн бас амар тийм хүчирхийлэл хийдэг. Тэдэг юу кекс подкаст хийсэн дараа надад нэг эмэгтэй хүн бичиж байгаа байхгүй юу? Юу подкаст чинь гоё болж байгаа юм шүү. Тэгээд хамгийн сүүл хийзээ секс хийсэн бэ гэж асууж байгаа байхгүй юу? За. Тэнгүүт нь би тэрийг ингээд синдээд тэгснийхэн дараа юу би ингээд Швейцарт амьдардаг юм аа тэгээд чамаас зүгээр англи хэлний хичээл авах гэсэн юм аа. Яа. Амар англи хэлний хичээл авахд бол амар сони асуулт асууж орж. Надруу бас хүмүүс амар сони тийм сони юм асуудаг ингээд шууд би подкастаар ингээд хангалттай ингээд кексийн талаар ярьж байгаа шүү дээ. Тэгээ би комеди дэр ч юм уу кексийн сэдв ярьж байгаа. Тэгээ тэнгууд зүгээр ингээд орж ирээд зүгээр ингээд миний ярьсан юмыг дахиад асуугаад байдаг байхгүй. Чамд бол асуудалгүй юм байна тийм ээ. Чи сүулт хийзээ яасан масан. Яриа өгдөж байгаа. Тэр амар өрөвдмөр санагдаа. Би тэгээ синдтгэлтэй яг тэр моментэд бол тий синдэн гэдэг чинь би наад юм чи ярмааргүй байна гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй юу? Уг нь тэнгуут жоохон байж гал чи ямар байрлал дуртай байж гэж ах шиг сайн юм асуувал. Тэгээ намайг бүрсүүл бүр амар тийм үгээр хүчээр хэлж байгаа байхгүй дээ. Чи Among Us тоглодог. Ямар хэцүү асуултаа гэж. Тэгээд
Тэгээ хүмүүс тэгтээ бас ингэж бодод юм шиг ингээл кекс ярьдаг тийм одоо ингээл комеди дээр кексийн сэдв ярьдаг эсвэл кекс подкаст гэж хийдэг гэл тийм гутал одоо бараг хин чамаагүй одоо бараг орцсон чамаагүй тэгж л агдаг юм шиг. Тэгээ энэгээр хэлчихээ үгүй шүү. Тийм биш ээ одоо бас намайг бас тэгж боддог юм шиг байлээ. Тийм биш. Би бол айгүй тийм ер нь бол бараг хуучинсаг маягийн айгүй тийм family oriented тийм хүн байгаа гэж. Ер нь бол яг тийм амар задгаамаад чи яг яагаад тэгж тоогсон. Шаагаад байгаарэ гэж. Тэгээ яахаа одоо үнийг хэлэхэд бол эмгтээчүүд гоё харагддаг хിവэрээ те. Тэрийг бол би нуухгүй. Сайхны өмнө харц барахгүй. Амар ийм ингээл лам болцсон юм бол байхгүй. Тэрийг ч гэсэн би их нэртэй ойлгуулдаг. Тэгээ манай их нэр ч гэсэн тэгэл одоо юу гэдэг хэлдэг. Бас тэр одоо гоё залуу мал. Тэр жүжигчин гоё, тэр дуучин гоё ч юм уу тийм байж л байгаа шүү дээ. Тийм тэгээд яг хаа тэрүүгээрээ л байгаасаа тий гэж яах вэ? Таньдаг хүмүүнийг битээ хэлээрэй гэж. Тий жүжигчин дууч нараа л гэж. Тийм гэхдээ тэгэж сайхан гоё сайхан харагддаг хэвээрээ гэхдээ одоо юу гэдгийг тэр бол харагдах төдийл асуудал шүү дээ тий. Тэгээ одоо бид нар ингээл Алиамалия бит хоёр ингээл арцгандаа л та одоо ингээл манай клубын хамгийн одоо сексийн бата байдгаа мэдгаа одоо хүсэж гинэ гэл комеди дээр ярьдаг ч юм уу эсвэл нэвтрүүлэгт ороод хэлдэг ч юм уу. Эднэр бол ингээл зүгээр юм маа захгүй тий. Тэгээд гэтээ яг хуу сайхны өмнө харц. Баруугүй л тэгш. Гэтээ бас нэг юм юу гэвэл ер нь нэг тийм юу би нэг ажиглаад байгаа гэвэл ерөнхийдөө яг хуу эрэгтэйчүүд нь дийлэнх л ах та. Гэтээ эмэгтэйчүүд бас ерөнхийдөө нэг хүнтэй суунгуудаа ч юм уу эсвэл эрэгтэйчүүд амар тийм ингээ гүзээ суучдаг шүү дээ. Ер нь бол хүн насан туршдаа өөрийгөө арчлах ёстой тийм шүү дээ. Тэгээ аль болох удаан тэгээ секси байх ёстой. Ер нь өөрийгөө бодохгүй гэж болох бас нэг өөрийгөө ихнэр нөхрөө бодоод ч юм уу. Тий. Яг нэг тэгэл ер нь тэгээд би эндээ сайхан секси гэдгэн ч одоо юу гэсэн ч үг юм. Гэхдээ одоо юу гэдэг юм те хүний нэг юм бие зүв авч явах шүү дээ. Одоо ингээд айтаахан бах өөр ингээд одоо юу гэдэг юм. Ер нь бол одоо тэр зөв тав подкаст те ер нь бол одоо манай үг дээдс маань одоо нэг бие засаа гэрээ засаа төрөө зас гэдэг тийм одоо үг өгдөг шүү дээ те. Тэр болохоор одоо жишээ нь дээр үед бол тарган хүн ч гэдэг юм уу те. Тим хүнийг бол маш тийм одоо зэгцгүй хүн гэж боддог. Тэр хүний бодол зэгцгүй байгаа болохоор оюухан зэгцгүй байгаа болохоор би ийм зэгцгүй байна те. Тэгэхээр босод гэрэнц зэгцгүй байгаа. Одоо юу гэдэг нь тэр хүн бол одоо юу гэж удирдах чадахгүй тим хүн гэж одоо ер нь бол яадаг дүгндэг. Тэнгүүд нь бас нэг зүйл гэвэл яг амгаахта тэрийг бас ярьсан л да. Ер нь Монгол ирэх хүн ямар үдэг гэвэл ихтэй амар тийм гүзэд нэг тарган нэг тийм баг ер нь зөндөө олон хүмүүс тэрийг яагаад байгаа л да. Ингээл зүвтгөөд байгаа Монгол ирэхтэй хүн магшуултай ч юм уу. Тэнгүүд нь яг 13 дугаар зуунд Монгол ирэхтэйчүүд амар тийм туранхаа байсан. Тэнгүүд нэрсмэд 20 дугаар зууны эхийн бүгчүүдийг ингээ харангуут амар тийм туранхай шүрмслэг залуучууд байсан байхгүй юу? Таач гэсэн ярьжсэн одоо баячууд бол хизээч бүдүүн байдгаа гэд ярьжсэн тий. Чи нэг тийм яг би тэр нэг юу TEDx конференц дээр үзэж хахад бол яг тэр бол одоо баян чинэлэг тий. Гэхдээ тэр хүмүүс бол яг юу н харагдаж байгаа хгүй хаанаас тэр нэхлэлтэй гэдэг нь харагдаж байгаа хгүй. Тэр хүмүүс бол маш сахилга баттай. Оюун санааны сахилга баттай байнгын одоо өөрийгөө хөгжүүлж идэг одоо тийм хүмүүс байгаа хгүй. Тэгээ тийм хүмүүс одоо ингээд амьдрал нь цэгцтэй ямиг ингэж сайн удирдах чаддаг, өөрийгөө удирддаг болохоор одоо босод ямиг удирдаа сурцсан. Тэгээд одоо нөгөө юу гэдгийг тэрүүгээр баялаг бүтээх тийм чадвартай одоо боломжтой болж байгаа хгүй. Тэгээ ер нь бол Америкт бол маа нөгөө подкаст нэр Саруулгат багш орсон байхгүй юу фитнесийн. Тэр багш болохоор Афганистанд алба хаажсан. Монголын одоо зэвсэг төвчний бүрэлдэхүүн байсан. Тэгээд Америк зэргүүд ер нь Америкууд бол одоо бүдүүн хүнийг бол нэг бол ядуу нэг бол ер нь бол юм асуудалтай тий ямар нэг би физиологийн ч юм уу сэтгцийн асуудалтай гэж баг боддог гэж байгаа байхгүй Америкууд бол тэгж үздэг. Ер нь эрүүл хүн бол яг ийм гоё фит л байх хэрэгтэй гэж боддог гэж байгаа. Тэгэхээр монголчууд маань тэр ойлголтыг одоо манай залуучууд бол харьцангуй одоо юу гэдгийг тэгж нэг үзэг нэг суугаад байх тийм дуртай биш байгаа бах тий. Тэгэхээр гоё бүгдээрээ гоё бас
аваргуу залуу байцгаая те. Тэгээд яалчгүй нөгөө хүн чинь нэг юм 20 хэд гараад 27 8-аас хойш хүний тэр нөгөө нэг метаболизм жоохон удаашрдаг юм шиг байлаа л те. Тэгээд яг тэр үед нөгөө залуучууд маань айгуу тийм одоо ер нь ажил амьдрал нь тогтоол те. Тэгээд нэг юм хэмнэлд ордог, хөдөлгөөн хийх нь багасдаг. Тэгээд яг тэр хоёр ч яг ингээд зэрэг үүсэнгүүт чинь яг яалчгүй гүцээ сууж эхэлж байгаа юм л та те. Илүүдэлж чинь. Тэгтээ яг ялангуяа ингээ 30 гарсныхаа дараа одоо хүн одоо жишээлбэл те мэдгүй пицца ч юм уу бүр юм junk food идэх боловсруулах чадваргүй болдог KFC тэнгууд нь би чацаагалдаг ч юм уу тийм жишээ байгаа. Тэгэнгүүт нь ер нь бол ингээ жимд явангууд нь юу гэвэл нэг жим дасгал хийгээд хүн хизэж харамсдаггүй. Тий. Хизэж харамсдаггүй. Яг анх өөрийгөө ингээд хүчлэнгүүтээ за жоохон залхуур тэгтээ яг ингээд өөрийгөө хөчлөөд очих юм бол хизэж хүн харамсахгүй. Харин гарч ирснийхаа дараа те яг зөв юм хийчлээ гэж боддог те. Харин пицца идсний дараа бол хүн харамсна. Миний тухай яриад. Маргааш нь бүхсэн бүр харамсна. Тий штэ. Тэгээд амар энэ бүр амар тийм хүмүүсийг яах подкаст болоод байна гэж. Зүгээр боовоо ярилтаа гэж яах гэдэг. Угаасаа тэр гүзэг алга болохгүй бол тэр чинь харагдахгүй гэж. Тий, ер нь бол тэгэл тийм тэр чинь бас айгу хүний тэр нөгөө сексийн чадамжийг нь бууруулчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр урт хугацаанд гоё ингээд тэр нэг Итали ах байсан шүү дээ нэг 50 идтэй ингээд нэг юм завин дээр бүсгүчүүтэй бүжгэлдэг амар тийм. Тэр ах шиг баймаар шүү дээ тий. 50 ид гарцсан ч гэсэн бас юм гоё тийм оо биетэй. Тэр хүн чинь эрүүл байна, бодисын солилцоо сайн байгаа, цусны эргэлт сайн байгаа. Тэр бэлгийн чадахтай байгаа. Тэгж тийм шүү. Тий, урт хугацаанд бас гоё яавал те. Энд чинь бас амьдралын чанар штэ яг гоё юм бэлгийн амьдралтай байх гэдэг чинь те. Тийм үстэй золоо. Чанартай юм уу? Чанартай юм идэ, чанартай секс хий. Яг үнэ. Тийм, тэгээд би бас яг боддیں۔ Гэр бүлтэй болохоор бас энэ сексийн амьдрал бас амар чухал юм шиг надад санагддаг л та. Одоо ингээд зүгээр амар олон жилээр ингээ хамт байхаар ингээ янз бүрийн өсөлт бууралт ч юм уу янз бүрийн нөлөөнүүд байгаа шүү дээ. Тэр болгон дээр ингээд хүмүүс шин юм дуулаад мэдээд ч юм уу эсвэл сонирхоод магадгүй сайтаас ийм өөр байрлал хайгаад ч юм уу кино үзээд ч юм уу тийм жоохон нэг юм шинэлэг байхаг хичээд хайр нь шин юм болоод ирлээ. Тэг хичээгээсэ гэж бод. Ягаад тэгэхээр өөрөө би бас нэг үнтэй 10 жил амьдэрсэн болохоор тэнцэн ингээ бас ингээл уналтын үе бас байж л байгаа шүү дээ. Тэр болгон дээр цог унж байгаа. Тэр юм чинь ингээд холдож молтохоор чинь ингээл бас сэтгэлээр ундаг ч юм уу яадаг чинь тиймэрхүү юмнууд байна. Би болохгүй байгаа юм болоо гэл те. Хүүтрэл явдаг шүү дээ. Би болохгүй байгаа юм болоо яагаад байгаа юм бол гэл эсвэл одоо хардаал ч юм уу те яана чи гадар өөр яваад байна уу ч юм уу те тиймэрхүү асуудлууд үүсдэг. Тэгэхээр аль болох дандаа л бүх юма ярилцаад илүү гоё байлгах талаас нь хичээх хэрэгтэй юм шиг санагддаг. Юм мал нээцгээ гэж байна. Зүгээр яг одоо ингээ бид нар өмнө ярьжсэн кекс подкастуудаар нэг тийм гэр бүлийн юм яриаггүй л те. Ихэвчлэн ингээл ямар байрлал дуртай ингээл мазрал тим хүүхнүүдтэй байсан уу маасан уу гэл ингээл ярьдаг байсан. Гэтэ бидний амьдралд яг кекс одоо жишээ нь өрөөд маалдахаас гадна одоо насан турштай хамт амьдарч байгаа юм чинь тэр нь бас айгүй гоё үйл гоё штэ тий. Тэр амар чухал учраас одоо подкаст үзэж байгаа залуучууд шинэ залуу гэр бүл ах юм бол аль болох тий би биэндээ гоё шинэлэг байхын төлөө тий хичнээн олон жил болсон. Би өөрөө гэр бүлгүй болохоор юу гэж бодож байгааг үл сая юу гэж бодсон бэ гэвэл ер нь бол аль талдаа эхнэр нөхөр хоёр найз залуу найз охин ч юм уу тий ер нь бол кекс хамт гоё аль талдаа таашаалтай хийх юм бол тэр нь бас нэг аз жаргалын хамтдаа нэгэндээ аз жаргал өгөх гэж бодлоо. Тэнгууд би одоо болохоор сингл болчиход байгаа шүү дээ. Тэнгууд арай өөр болчиход байгаа байхгүй бас ингээд яг нэг юм relationship байхгүй байгаад байна шүү дээ. Тэнгууд нэг тийм нэг тийм энд нэг тийм чухал ач холбогдлохгүй ч юм уу те тиймэрхүүл байгаад байгаа юм л та. Сонир юм байлээ ер нь бол. Яг аккорд юм л. Тий одоо тий өөр л ах л та тэгээд анханасаа яг зүгээр анханасаа аягүй гоё тохирдог те биеийнхээ хүсдэг тийм асууд бол байх нь маш чухал те дээрэс нь биеийнхээ одоо ер нь бол ингээ гоё юу гэдэг цагийг зүгээр сексээс гадна бас хамтдаа гоё өнгөрүүлж чаддаг те
Одоо яг тийм ижлэгийн юм сонирхдаг ч юм уу. Тэгэл одоо бие биенийгаа бас ингэж гоё хөгжөөдөг те. Тийм байх бол маш чухал гэж боддог. Ер нь бол харилцаа тал дээр. Тэгээ гоё найзууд шиг байж чаддаг те. Тэгэл хоёлоо ер нь уйдахгүй л ах хэвээр. Би энэсээ эзэж уйдахгүй. Аль талаараа. Тэгээ анханасаа л амар гоё тийм фан байж байгаа бол тэр бол бас их тийм чухал. Тэр чинь өөрөө кекс тус амар нөлөөтэй. Хайр харилцаа ер чинь амар чухал байхаар тэр нь ч бас гоё л байх тий. Тийм тэгээд яг уу надад бол бас тийм өмнө одоо нэг X бол ичнээн бас дажгүй харилцаатай байсан ч гэсэн секс нь одоо тохирдгоо ч юм уу тий. Ягаад ч юм бүр ингээд надад бүр фейл байсан шүү дээ бүр ингээд босхгүй заяа. Зүгээр ингээд минийх ягаад ч юм амар ингээд ярьж байгаа л хийх гэсэн чинь яг ингээд show time гэсэн чинь эсвэл босхгүй тэгээд айгүй өгөө байдал ус. Би өөрөө ингээд амар санаа зовоол тэгэл хамтрагчтай ч гэсэн амар эвгүй сэтгэл төрүүлж мөрүүлээл те. Уул нь босдороо бол гайгүй байгаад идэг. Тэ сэтгэл мэтгэл байгаад идэг. Тэгсэн мөртлөө яг юм боожгонууд нэг л очроо олохгүй гэж. Тэгээ надад бас тийм юм тохиолдсон. Тэр бол айгүй чухал тий. Тий яг нэг юм байдаг юм аа. Одоо зарим эмэгтэйчүүд дээр ерөөсөө тий босоход бүр амар бүр хүчлээд өөрөө баг өөрийгөө хүчнэж байгаа юм шиг тий. Бүр ингээ амар ястаа босдоо. Бүр ингээ тий. Бүх тэр чи хүчээрээ. Өөр хүнтэй хийж байгаа юм шиг юм бодоол тий. Тэгээ тэгэж амар яаж ийн гэдэг чинь бас хэцүү шттэ тий. Тим үнтэй ингээл удаан яачвал бас тий хүүхдтэй олчвал тэгэл тэр чинь бүр өстөө юу зовлон болно шүү дээ. Тэр хүн байн өөрийгөө хүчлээ. Чи натуральны тий тэр хүнийг өөрөө хүсдэг тий гоё юм гэж боддог тий. Тэгээ гоё санагддаг тийм фан байдаг тий. Юун таалагддаг. Таалагдсан гэдэг шиг тий. Тийм байх бол амар чухал гэж боддог. Тэгээд тэр тал дээр бол би бол азтай. Чи бол азтай юм. Азтай навш гэдэг шиг. Тэр X чинь хараагаад байна уу? Тэр X чинь нөхрийг батсан чинь жоохон өргөдчихлээ гэхгүй. Үгүй яг үндэ тэр X бит хоёр ингээд яг явсан бол яг тиймэрэл байх байсан байхгүй. Оосаал бүтэхгүй байх байсан тий. Тийм юуны хувьд 100 жилийн ганцаардл байх. Хифтрийн хүн. Хифтрийн боокс. Тий. Хэзээч босхгүй. Хайр магадгүй хитрхийг золиос шаарддаг. Ашиг. За тэгээд эрхэм мөндөд үзэгчтэй энэ season 1-ийн final дугаар байлаа. Тэгээ ингээд бид ингээд яг сүүлийнх нь яг ингээд тавилтан байсан юм аа. Тий. Кексэн яг тавилтан аа. Эхний сексийнх нь яг тэгээ саяны яг кекс бол нэг хүчтэй ингээд цохиж жагаад нэг намсгаад нэг хүчтэй цохиж жагаад нэг намсгаад нэг тиймэрхүү болох шиг бас санагдлаа. Ямар ч байсан гоё байлаа. Бүр ярианаас бүр ингээд тавьж явдаг. Гоё байлаа. Тэгээд юм тэгэхээр тэгээд Залабт 2 Keks podcast-ыг эхлэхэд хамгийн их дэмжлэг болсон Батада маш их баярлалаа. За. Тэгээд бит хоёр нэг season ямар ч байсан 20 дугаарын ард 20 дугаар бол 20 дугаарын ард ямчсан гарлаа тэгээ бас тий хамарч ард нь сайн гарах юм аа. Хамтарч хөдөлсөн цэгэдээ маш их баярлалаа бас. Залаадаа бас энэ саналыг тавьсан баярлалаа. Тэгээ та хоёрынхаа бас бүх Keks хамтрагч нарт баярлалаа гэж байна. Бас энэ подкастыг бас хийхэд тус болсон гэж. Болсон зочдтой бас бүгдээрэнд нь баярлалаа тий. Тэгээ хэдүүлээ файнлаа ингээд энэ үрээд ер нь бол өндөрлөө. Тий. Тэгээ бас нэг мэдээ 1 сарын 30-нд би өөрийнхөө анхны comedy special Монгол хэл дээр хийж байгаа. Тийм болохоор Монгол хэл дээр хийж байгаа. Тийм болохоор tax авч дэмжээрэй. Манай Keks-ийн бүгдээр ирэх баха. За. Залуудаа амжилт хүсье. Баярлалаа. Өрсөнд баярлалаа. Keks podcast дээр үнэхээр бахархаж байгаа. Үнэхээр гоё podcast. Тэгээд цаашдын ажил үстэн амжилт хүсье. Манайхан тэгээд алаад өгөөрэй. За баярлаа. Тэгээд айгуу гоё дугаар боллоо. Тэгээд бид нартай хамт байсан бүгдээрэнд нь маш их баярлалаа. 2 дугаар season дээр эргээд удахгүй уулзгаая.